эхэндээ нөгөө нэг анзаараагүй тэрийг тэгээ 3 өдрөөс нь анзаарч эхэлж байгаа байхгүй. Тэгэл энэ ямар сонир мэдрэмж над дээр яваад байна гэж яг ингэ мэдэрч эхлэв. Зовлон гэдэг юмнасаа бид тэр зөвхөн хэсэгхэн зуур ангиж ирэхин тулд тэр нэг аж аргалыг хайгаад байгаа байхгүй. Яг юунаас яах гэж амьдрал байгаа юм бэ гэхээр байртай л болгож байгаа. Би нэг машинтай болчихсан аа юм энэ амьдрал хийгийг болохоор өмнөх амьдрал руу л орж таарад байгаа байхгүй. Тэгэхээр өөрөөсөө амьдрал нэгээр дуусахгүй гэдэг дээр Wedding Notes podcast-ийн шинэхэн дугаар эхлэх гэж байна. Бүгдээрээ сайн байцгаана уу? Удаан хугацааны дараа шинэ дугаараар уулзах гэж байгаа да. Баяртай байна. За та бүхэндээ өнөөдрийн зочноо танилцуулъя. Миний нэр Гурван Бэлэг гэдэг. Би Европт одоо үндсэндээ бараг 30 жил амьдарч байна. Одоогоор Чех улсад амьдарч байгаа. 2 хүүхэдтэй. Тэнд ерөнхийдөө ажиллаж амьдраад байж байна тийм. Чех улсад байхдаа та энэ wedding зам мөрийг сонирхдаг болсон уу? Тийм, ерөнхийдөө одооноос эхлээд нэг 6 жилийн өмнө юм уу да 6 гаруй жил, бараг 7 жилийн өмнө өмнөөс эхлээд ерөнхийдөө энэ wedding ухамсар буюу wedding ухааныг ерөнхийдөө судалж энийг амьдралдаа хэрэгжүүлэх гэж одоо оролдож явж байна. За өнөөдрийн дугаарыг би нэг арай өөр онцлогтой байдлаар хий гэж бодож байгаа. Өнөөдрийн дугаараар одоо нөгөө хөтлөгч зочин гэдэг утгаараа биш. Нэг нь асуугаад нэг нь хариулдаг биш. Бид хоёр ингээд хамтдаа ярилцаад явъя гэж хоорондоо ярилцсан. Тийм болохоор одоо би бас өөрийгөө танилцуулахын зөв байх гэж бодож байна. Намайг Баасанхүү гэдэг. Би бас энэ wedding зам мөрийг судлаад сонирхож эхлээд 6-7 жил болж байгаа. Тэгээд одоо жил гарангийн өмнөөс энэ wedding мэдлэгийг нэг ч гэсэн хүнд зах тухаас нь сонирхуулъя, танилцуулъя гэсэн үүднээс энэ подкастыг хийж эхэлсэн. За тийм би бас надад бас яг ингээд энэ боломжийг ашиглаад бас яг ингээд магадгүй бас ингээд жоохон алдаа оноотой ярьж магадгүй те. Тэгээд яг хоёр ингээд бас ийм гоё боломж олдоод ингээд хүмүүс бас нэг өчүүхэн жолтохноо мэдлэг өгөхгүйсэн бас нэг бодох бодолтой те нэг тийм ерөөдөө. За хоёлаас дөрөвгөө харахаас өмнө би эхлээд wedding зам мөртөө яаж учирсан бэ? Яагаад сонирхох болсон бэ гэдэг асуултыг асууя. За миний хувьд болохоор ингэсэн маа 19 онд штэ манай дүү намайг тэгсэн байхгүй. Өөрөөс яг энэ wedding ерөнхийдөө сонирхоод эхэлсэн байсан. Тэгээд бас цагаан олдоо болоод нэлээд утцсан байсан л да. Тэгээд миний хувьд бол нэг сонирхолтой санагдаагүй тийм манай дүү тэгсэн байхгүй. Та одоо ингээд юу махнаас татгалзах сонирхол алгуу гэдгсэн байхгүй. Тэгэхээр би яг байж болох юм те яг чи надад одоо тодорхой одоо нэг шалтгаан хэлж өгөх юм бол би оролдоод үзье гэсэн аахгүй яа. Надад тэр нь ингээд болоор юм шиг санагдсан. Би бас нэг урд нэг мацаг барьж үзчихсэн аахгүй. Тэгээ тэр мацаг барихад хүн ерөнхийдөө нөө яагаад мацаг барьж байгаагаа ч юм уу ер нь хүн яг яагаад гэдэг нэг шалтгаанаа зөв олчих юм бол ямар нэг юм ингээд хийхэд тийм төвгүй болдог юм байна гэдгийг тэр мацаг барихтаа ойлгосон. Тэгээд ерөнхийдөө яг надад ингээд яг ингээд үнэхээр ингээд тодорхой юм шалтгаан өгчих юм бол болох юм гэсэн бодол төрсэн аахгүй. Тэгээд яг тгийгээд гэсэн. Тэгээд миний хувьд бол би өөрөө ямар ч шашин шүтлэг байхгүй тийм бас одоо юу хин одоо монгол хүмүүс ерөнхийдөө гэдэг чинь тийм амтан одоо гаргана одоо нүгэл үлдэж ийн амтан зовоолоо гэж янз бүрийн юу ингээл ярьдаг шүү дээ тийм. Тэгээд одоо тэрний талаарч бас надад нэг тайлбарлаад хэрэггүй хаа. Яагаад гэвэл би чинь одоо багасаа нүдэн дээр ингээл мал муулаад монгол хүмүүс шийддэг. Тэгэл тэр бол зүгээр байх ёстой үзэгдэл. Энэ бол нормал гэж үздэг. Тэгэл тэр талаар бол надад тайлбарлаа хэрэггүй. Бурхан хойд нас нүгэл гэдэг талаар бас хэлээд хэрэггүй гэж би шууд хэлсэн. Тэгээд ямар шалтгаан болохыг чи өөрөө мэдгээд. Тэгээд надад өөрөө анх тэгсэн аахгүй. За яг чи ингээд юу байгаль илүү ингээд ойрхон байгаль тайртай учраас би одоо байгальтай холбоотой чамд ямар нэгэн тийм сэдв өгч явуулъя гэдгсэн аахгүй. Тэгээд надад нэг тийм том конференц дээр нэг хүний хэлж байгаа үг тийм бичлэг байсан. Видео нэг 20 минутын. Тэгээд нэг 2 нүүр шахуу нэг тийм хуудсан дээр өнөөдөө мах идсээр байх юм бол байгаль маань яаж одоо устдад сүнэх вэ гэдэг юм дээрсэн аахгүй. Тэгээд яг дээр үед бол мах идэхэд бол бас хүмүүс хязгаартай иддэг байсан тий. Бас үлрэлийн чанартай яг ингээд өөрийнхөө хэмжээ ингээд таруулж иддэг байсан.
Тийм болохоор бас харьцангуй одоо тэр байгальд бол тийм амар сөрөг нөлөө өгтөл бас иддэггүй байсан юм болов гэж би хараад байгаа байхгүй. Тэгтэл одоо үеийн хүмүүс болохоор мах дээр үеийн одоо Монгол хүмүүстэй харьцуулах юм бол бид нар махыг бараг тэднээс бараг 10 дахин идж байгаа багадаа л гэж бодож байгаа. Бидний үе чинь их жоох махал ингээл бүтэн гэр бүлэрээ юм жижигэн л мах ингээл хоолндоо ингээл иддэг байсан шүү дээ. Одоо тэр чинь бараг яг тэр нэг бүтэн гэр бүлэрээ идэх махыг нэг хүн өдөрт л идэж шүү дээ тий. Гихшээтэй. Тэгээд яг тэрнтэй холбоотой нэг тийм орчуулга явуулсан. Тэгээд тэр нь орчуулган дээр нь болохоор тэгсэнээс байхгүй. Одоо ингээд нэг юу гэдэг штэ бүр ингээ хуучны ширэнгэн ой гэж ярьдаг штэ тий. Тэгээд ширэнгэн ой маань одоо ингээд дэлхийн одоо нөгөө нэг энэ агаар мандлыг цэвэршүүлдэг нэрсээ ганц зүйл бол ерөөсөө ойл энэ агаарыг цэвэрлж идэв юм. Тэгээд тэгсэн чинь одоо энэ агаар маань тэр ширэнгэн ойнуудыг одоо бүр ингээд хамгийн одоо бүр юм ширэнгэн ойтой одоо тий Өмнөд Америк Африкийн тэгэл одоо айлч орны тийм хамгийн хүчний одоо юунуудын ширэнгэн ойнууд ингээд бүр ингээд минутанд 11 хөл бөмбөгийн талбайтай тэнцэхээр тийм ширэнгэн устгадаг гэж аахгүй минутанд ч штэ. За тэрнийх нь орн тэгээ тэр чинь одоо нөө агаарыг цэвэршүүлж байгаа ганц нөө шүүлтүр байгаа тий. Тэрнийх нь устгаад тэрнийх нь оронд одоо нөгөө нэг тариалангийн талбай хийдэг. Тэрийг устгаал юу агаал тариал тэрийг ингээл тариалангийн талбай болгодог гэж байгаа байхгүй юу. Тэгээд тэр тариалангийн талбай болохоор тэрэн дээр ингээд нөөс яагаад тариалангийн талбай тэгж их болгоод байна гэхээр ерөөсөө л нөгөө нэг амт бордоо. Махыг л гаргаж авах гал нөгөө нэг тариалангийн талбай. Нөгөө өхөр мал гахаа юу гэдэг дахиад тэгээд тэдний чинь л бордох нөө бордоо гаргаж авахын тулд ойг устгаад оронд нь 50 талбай болгож байгаа гэж аахгүй. Тэгээд тэр устгаа тэр мал тэжээс гадна тэр хэмжээгээр мал ихс чинь тийм үү одоо тэр нөгөө зөвхөн мах үйлдвэрлэл явагдаж штэ. Тэнгүүд тэндээс одоо хамгийн хүнд юу гарч ирд юм байла тэр амтнаас чинь нөгөө маш олон амттыг ингээд хөдлөхгүй өдөржингөө тэжээгээл ингээд баас шээсэн гараа тэндээс хамгийн хүнд агаарын одоо тэр бохирдол үүсдэг тийм нөгөө хий ялгардаг юм. Тэр нь болохоор одоо энэ машины одоо энэ утааны бохирдол шүү дээ тэр машины утааны бохирдлоос бараг 100 дахин их гэсэн баха. Тийм энэ машины бохирдол бол ерөөсөө тэр агаарын энэ одоо энэ бохирдлын ерөөсөө бараг нэг 100-ны 1% л эзлэн гэж хэлээ. Тэгээ тэр нь машины одоо энэ машин их одоо энэ техник технологи үүсснээс болж энэ бохирдож байгаа бохирдол ерөнхийдөө тэр бохирдол бас арилгатай харьцангуй хурдан гэж байгаа байхгүй юу. Тэр нөгөө нэг амьтдын тэр нөгөө бохирдлоос гарч байгаа энэ агаарт дэгдэж байгаа тэр амар хүчтэй тэр нөгөө хүчлэлэг юу агаар маань 100 жил болж иж арай хийж ингээд сарнж хальт гэж байгаа байхгүй. Тэгээд тэрүүгээр ингээд одоо энэ агаар мандалчин угаасаа ингээд шүүлтүүр байдаг байсан чинь бүр эсэргээрээ бохирдол үүсгэдэг тийм систем рүү ингээд тэр газрыг тайраад ингээд огтлоод энэ тийм болгож байгаа байхгүй. Тэгээд үндсэндээ бол тэрнээс болоод энэ агаар мандал одоо бүхэл юм одоо энэ дулаар энэ бүх юм ядсан тий. Тэгээд яг энэ маягаараа үргэлжлүүлээд за 20 илүү 50 жил одоо яг тодорхой санахгүй. Нэгтэл маш л богино хугацаа санагдчихсан надад. Тэгэхэд яг л манай хүүхдүүд миний насанд ирэхэд манай хүүхдүүд баг уух ус баг цэвэр уух ус баг байхгүй. Нөгөө кинон дээр гардаг шиг юм нөгөө шүүлтүртэй масктай явах хэмжээнд хүрэх юм байна гэдэг яг ойлголтыг надад бүр яг тодорхой өгсөн. Тэгээд би ингэж бодсон байхгүй. Тэрийг уншаал за би ер нь бол энэ махнаас татгалцаас арга байхгүй. Ягаад гэвэл бидний юу хамгийн хайрладаг юм үр хүүхэд шүү дээ тий. Бид нар өнөөдөр үр хүүхдээ өнөөдөр ингээд хайрлаад маргаашийн амьдралыг маргаашийн юу бид нар ингээд устгачаад тэр хүүхдүүдийг хайрлж ингэж ярих нь надад л утгагүйсэн аахгүй. Тэгээд би хүүхдүүдийнхээ нүдрээ харж тайлсан. Тэгээд ингээд хүүхдүүдийнхээ нүдрээ уучлаа. Амар эвгүй мэдрэмж төржсэн тэгээд би өрн болиг шийдсэн л дээ. Тэгээд 3 хоногийн дотор ерөнхийдөө шийдээд за ер нь махнаас гарсан зүйл юм байна. Тэгээд яг цагаан сар болчихсон. Тэгээд цагаан сар болоод яг амар их мах иддэг шнэ манайхан ч тэгээд махаа гэдэг болоод яасан за би одоо энэ давааг яг давах болоогүй болоо гэдэг яг сайн мэдэхгүй байсан. Тэгээд за ер нь цагаан сарыг дуусгаад л махнаас гаръя гэдэг. Тэгээд манай дүүгээ чи яасан нөгөөдхөө уншсан уу сонссон уу гэлтгсэн. Тэгээд би сонссон шүү. Ер нь бол шийдвэрэл гаргацсан цагаан сарын дараа махнаас гаръя гэдэг шийдвэр гаргасан гэлтгсэн чинь өчигдөр за чи өөрөө л шийдвэрээ мэдэхгүй да ер нь хизээл бол хизээ эхэлсэн бол магадгүй чиний хувьд чаленж болж болно шүү дээ тий. Яг өөрөө шалгах одоо тийм боломжтой болж болно шүү дээ. Шилж байгаа хгүй. Тэгэхээр за гэчил тэнднийх амар юу аваагүй. Тэгээ маргааш өглөө нь босоод ингэ бодож исэн. За ер нь гаргаад шийдсэн юм ч одоо ер нь хизээ гарах нь сонирн биш тэгээд. Тэгээ маргааш гарыг л маргааш нь гарсан. Тэгэл
Тэрнээс хойш огтмох гэдэг үү? Тийм. Тэгэл яг хуу цагаан сараар ялцчихгүй ингээл найз нөхөд манай ээж бас байсан. Тэгэл яг хараа хоолой хийсэн. Тэгэл яг хуу ерөнхийдөө мах идэхэ болол 3 хонсон чинь маш тийм сонирхолтой мэдрэмж төрж эхэлсэн. Яг ямар мэдрэмж? Тэгээ яг ингээд үгээр хэлэхэд амар хэцүү. Ер нь бодол бол ерөөсө тэр жигтэй эерэг болсон. Маш юм ямар ч тийм хар бодол байхгүй. Тэр нэг тийм хизээш нэг мэдэрж байгаагүй юм нэг юм аз жаргалын нэг тийм ийм тэр үед яг аз жаргал гэж мэдээгүй нэг тийм их л гоё мэдрэмж авч ирсэн. Тэгээд эхэндээ нөгөө нэг анзаараагүй тэрийг тэгээ 3 өдрөөс нь анзаарч эхэлж байгаа байхгүй. Тэгэл энэ ямар сонир мэдрэмж над дээр яваад байна гэж яг ингэж мэдэрч эхлэв. Тэгэл тэгснэ би ч мах итгэл болсон. Тэрнээс болж юм байна. Баймааргүй ингэж бодож байгаа байхгүй. Тэгэл тэгсэн чи яалтчгүй л яг махнаас болсон байсан. Тэгээд ерөөсө хүний амьдрал чинь ер нь зөндөл болгон хар бараан одоо өвтгсөн тийм одоо юмнууд болдог штэ тий. Тэгэл ер нь нэг тиймэрхүү намайг одоо тийм амар гүн одоо нэг юм гүнийг тавтуулдаг тийм одоо бодлоо тас ингээл байдаг. Тэгэл тэрийг ингээл ботгож үзсэн л яг тэгэл ингээл бодож үзэж байгаа хгүй би үнэхээр ийм эерэг бол ботоод байна уу зүгээр энэ ингээд байна уу гэдэг нэг тиймэрхүү хар бараан тийм намайг ерөнхийдөө ингээл юу хадаг тийм бодлоо ингээд бодож үзсэн аахгүй тэр чинь ингээл зүгээр бодоод эхлэнгүүт ингээл бүх хүмүүсийг буруутгаал тэрнээс болж би тэгсэн энэс болж би ингэж ийсэн тэрнээс болж тэгсэн гэл ингээл нэг юм амар ингээл тэр маань үржигдэл ингээл өста амар хурдтай үржигдэл тэгэл тэрэндээ бүр ингээл хатдаг байсан аахгүй тэгэл ингээл амьдрал ингээл харах бараан болоо тий. Тэгэл тэгсэн чи яг ингээл нөгөө нэг юугаа бодлоо ингээд бодож эхэлж байгаа байхгүй. Тэр бодол нэг л жоохон бодоход л ингээл бүр ингээл томордог байхгүй амар хурдтайгаар. Тэгсэн чинь ингээл нэг жоохон байж байгаа л ингээл нөгөө бодлоо би ер нь хизээ ингээд бодхоо болчихваа. Нөгөө бодлоо ерөөсө бодоагүй шүү дээ тэгсэн чи ерөөсө яг тэр тухай бодож үзье гэжсэн цагийн дараа л шууд зогссон байгаа байхгүй. Тэг хид ингэж үтсэн. Тэгэд үнэхээр ямар ч тэр бодлыг ямар ч бодох нэг тийм ухамсар ерөөсө намайг тэг өвжүүлээгүй. Тэгээ тэр өдрөөс хойш ерөнхийдөө тэгэл айгүй тийм нөө өдөр болгон бүх юмд баярлалаа. Амьдралдаа би ер нь тэгж баярлж үзээгүй ер нь амьдрал баярлалаа, эцэгтэй баярлалаа, найз зөвхөдөө үр хүүхэд ах дүүс одоо юу л гэдэг те бүхэл хүмүүс талархаад өөр ирэхгүй цаанаасаа тэгэл хэлсэн шүү дээ. Бүр дотроосоо тийм. Тэгэл ерөнхийдөө энд нэг юм байна гэдэг бол тодорхой ойлгосон. Тэрнээс өмнө бол та ийм юмд огт итгэдэггүй байсан гэсэн тийм. Одоо нэр ямар ч тийм итгэл гэдэг юм өчүүхэн жоохон ч байж байгаагүй. Одоо ингээд нэг хүн цагаан холтон болоход тийм тэр уур амьсгалыг өөрчлөлтөнд тэгэж их нөлөөлж чадах уу? Миний хувьд болохоор ингэж бодсон юм шууд яг би өөрөөсөө шалтгааллах юм 100%. Энэ бол миний сонголт те. Ядч л би өөртөө нөгөө нэг би өөрөөсөө шалтгааллах юм хийцэн шүү гэдэг тийм нэг сэтгэл надад амар байсан. Тэр бусад хүн тэр шийдвэрийг тэр хүмүүсийн шийдвэр шүү дээ те. Тэгээд яг хоо ерөнхийдөө тэр авсан мэдрэмжээс болоод айгүй олон хүмүүс ингэсэн байхгүй. Үнэхээр энд нэг юм байна. Аз жаргал гэдэг юм чинь ингээд бидний бодож яснаас шал өөр юм байдгийм байх. Бид нар ч аз жаргалыг ингээд шал өөр өнцгөр ингээд шал өөр юмнаас аз жаргалыг авах гээд байм байна гэдэг юм ойлголтыг бүр тодорхой аваад тэгээд ингээд яг найз нөхөд таньдаг хүмүүст ингээд хэлж эхэлж байгаа байхгүй ингээд ингэж яана гэл тэгэл бас YouTube-ээс үздэг ингээд юмнууд маань хүртэл шал ингээд тема нь бүр ингээд 100% гэсэн. Тэгэл ингээл одоо нөгөө нэг хайр гайрыг юм уу гээл те одоо нөгөө нэг дэлхий дээр одоо нөгөө нэгдэхгүй яагаад учир нь олохдохгүй ингээл янз бүрийн одоо нөгөө пирамидын гурвалжин гээл ингээл айгүй олон юмнууд идэв штэ те мека гээл одоо тийм одоо үл ойлгох юмнууд маш их байгаа штэ тэдрийг ингээл үзээд тэрний яагаад гэдгийг юу ингээл ухаал ингээл ойлгомжтой орж эхэлж байгаа байхгүй тэгээд за энэ амьдрал чинь бол ерөөсөн бидний хувьд бол ерөөсөн бидний нөгөө бодож явсан амьдрал ч ерөөсөн худлаа юм байсан юм байна гэдэг хэлсэн. Яавах би чинь өдний хүртэл насандаа бүр хий хурмгаар амьдарч ирсэн юм ба шүү. Жинхэнэ үнэн чинь миний худлаа гэж бодож ирсэн юм чи. Жинхэнэ үнэн үнэн гэж бодож ирсэн юмнууд байна. Бүгд худлаа хийснийг би ингээд ойлгож эхэлж байгаа. Дотроосоо мэдэрч эхэлсэн тийм. Яг үгээр тайлбарлахад бол хэцүү. Баталгахад хэцүү. Тийм баталгахад хэцүү. Ерөнхийдөө бол яг бодолт ингээд ерөөсөн бүгд тайлбарлагтаа л юм лээ. Одоо энэ бид нар ч одоо муу юм ингээд нөө бодлороо ингээд нөө нэг тэрнээс болж тэгсэн энэс болж ингэсэн гэдэг шиг яг ингээд яг ийм учраас ингэж ийна гэдэг тодорхой ингээд яг бодолд орж ирж байгаа байхгүй. За тэгээ цагаан холтон болсон юм байна. Тэрнээс цаашаа дараачийн аялал. Тэгэл дараагийн аялал яах вэ тэгэл манай дүү намайг яг ингээд
би чинь цагаан хоолоо хийж хийдэж чадахгүй байгаа штэ. Тэгэл нөгөө цагаан хоолойгоо ер нь яаж хийж идэх юм бол гэдэг асуулт хамгийн их гарсан. Тэгэл эхэндээ тэгэл нөгөө байгаа юмараа ингээл төмөс бас өндөг идэхгүй гэдэг мэддэггүй байсан аахгүй. Тэгээд өндөг төмсөөр нилээх аргацаасан. Гурил өндөг төмсөөр ингээл нөгөө шарвин шиг юм хийгээл ингээл янз бүрээр хийсэн. Тэгэл ингээл манай хоёр хүүхэд нөгөө миний хоол таалагдахгүй болж эхэлж байгаа аахгүй. Тэгэл би ч одоо нөгөө хоолой ахтаа тэгэл өөрөө чадлаар л хийж байгаа юм чинь. Тэгэл нэг л тийм нэг дутуу. Тэгэл манай дүү тэгсэн чинь наа чи цагаан хоолны газар байдэн штэ. Говинда гэдэг тий. Тэгэд ер нь баг дэлхийн бүх улс орон хотод ер нь том хотодод ер нь 1-2 говинда гэдэг тэр цагаан хоолны газар байдаг байхгүй. Тэгээд тэр говинда гэдэг ресторан байгаа. Тэдний цагаан хоол бол маш гоё амттай. Тэгээд чи тэнд очиж хоол идэж үзээ гэдгсэн байхгүй. Тэгээд юу агаад говиндад очиж хоол идэж үзье гэдэг. Тэгээ говиндад очиж хоол идлээ. Тэгээд үнэхээр таалагдсан. Маш энгийн хоол байсан. Тэгээд говиндагийн юуны хоолыг идэж үзээд ясан чинь тэнд нөө юу явд юм бэлээ. Цагаан хоолны сургалт. За. Тэгээд цагаан хоолны сургалт явагддаг гэд мэдчихэд нэг бүртгүүлээд бас жоохон утсан. Тэгээд тэр хоорондоо бас энэ ведийн төв яг паракт гэдэг ведийн төв дээр очиод угаасаа л одоо үед чинь бүх юм айгу тодорхой болсон шүү дээ. Тийм ингээл интернетэд бичээл ингээл гарсан чи гараад ирсэн. Тэгэл тийшээ уцсан чинь тэр хүмүүс амар гоё уриалах ингээл өө та тийм үү та бидний ханаас сонссон яаж мэдсэн бэ гэж тэгсэн байхгүй. Тэгэл тэгэхээр би интернетэд ингээл хийгээл ингээл вед гэл ингээл хийсэн тийм тэгсэн чи ингээд гарч ирсэн гэл. Тэгэл би нэг очих болсон байхгүй. Тэгээд очих гэж бас нэг хүн чинь ажил амьдралаа зохицуулах гэж бас амжихгүй л байгаа байхгүй. Тэгж байгаа л нэг бараг сар гаруун дараа нэг арай хийж нэг цаг гаргаад очдөг байхгүй. За өнөөдөр яг энэ хагас сайныг би яг өнөөдөр энд зориулъя гэл. Тэгээ нөгөө нэг төв дээр ч очисон. Тэгээ нөгөө төв дээр очиод нөгөө нэг ягаад гэтээ тэр нөгөө тэдний нөгөө вебсайтн дээр нь юу байсан аахгүй маргааш нь дахиад програм байсан. За өнөөдөр ямар ч байсан эндээ орё гэдэг. Тэгээд өглөө нь орчоод тэгээд яасан ч нөгөө дулчаа маргааш манайх айгу тусгаач өчөнтэй штэ. Та маргааш ивэж гэхэм би тэгнээ би угаасаа наадах чинь танаа янаас вебээс харсан маа гэдгсэн чи ирээрээ заавал ирээрээ гэсэн чи ирнэ гэдэг. Тэгээд тэгэхээр чи 2 өдөр болж таарсан байж хагасан буцсан. Тэгээд маргааш нь нөгөө нэг яг програм дээр ирж байгаа байхгүй. Тэгээ програм дээр ирсэн. Тэгээл маш олон тэр нэг юм жижиг хөвтөр заал байсан л да. Тэгээд тэр заал нэг хүмүүс дүүрэл. Тэгээл гоё дуулаад тэгээд яг лекц орсон тий. Тэгээл бас тэр лекц нь таалагдчихсан. Тэгээл байжсэн чи яг нэг хүндэт сочин ирж явах шиг л юм л да. Тэгээл нэг хүмүүс парк гэл ингээл бүгдөө ингээл хүндэтгэлтэй ингээл хүнлээ замин ингээл одоо нэг яг юм хүндэтгэл үзүүлээд яг вэд явсаар бол ерөнхийдөө өвдөглөөд яг манай монголчуудын мөрөгдөг шээ тий яг тийм үйл хийж байгаа байхгүй. Тэгэл яг бид нар чинь монгол хүмүүс чинь ерөнхийдөө нэг юм хүндэтгэх юмтай ойрхон болохоор за энэ ингэж хийх ёстой мэй гэж хийсэн. Тэгээд нэг юм оромж өмсгөлтөнд хоолж ирсэн. Тэгэл энтгээс сая ирлээ өчигдөр гэлөө өнөөдөр ч гэлөө энтгээс ирсэн гэл. Тэгэл бас яг ингээд та юу яав гэл ер нь саяны явалтаараа юу одоо ойлгож ухаарсан бид нартай хуваалцаач гээл те. Тэгэл яг өөрөө ерөнхийдөө аясан юугаа бас ингээд товчхон яриад. Тэгэл яг дараа нь бас дуулсан бид нар. Хари Кришна дуулсан тийм. Хари Кришна Маха мантра буюу одоо ариун нэр гэж одоо тийм. Одоо агуу тарин гэж явж байгаа те. Нэг өнцгөөс болохоор бурхны ариун нэр гэж яриад байгаа те. Тэгээ тэр кертан явсан. Тэгээ тэр кертан тэр бүр өөрөө ирэхгүй бүр ихнээс нь бараг дуусл байсан. Тэгээд ерөнхийдөө тэр үед ч би нөгөө амар нэг юм Аз жаргал ингээд дүүрэн бэлхал өдөр болго юм баяраар амар нөө хүн чинь баярлахаараа үлдэх шүү дээ тий. Тэр шиг ингээд айгүй их ингээд өдөр болго ингээд баярлж үлдэх гэсэн аахгүй. Тэгээд за яг би угаасаа ийм л байгаа гэж бодсон. Тэгээд тэр хүний гертаныг сонсоод нэлээд уйлсан л да. Тэгээд нөгөө нэг гертан дууслаа. Тэгээд цагаан олдсон. Айгүй гоё хоол идсэн. Тэгээд бүр үнэхээр ийм гоё хоол бас байдаг юм байна. Бас цагаан хоолыг ингэж гоё хийж болд юм байна гэсэн тийм нөгөө нэг юу авч байгаа аахгүй. Тэгээд цагаан хоолны дараа бас ингээд нөгөө нэг ариун үнээс чинь бас ингээд бас уулзаж болно шүү гэдэр тэгсэн. Тэгээд манай тэр нөгөө нэг юг зохион байгуулж байгаа хүмүүс тэгсэн л те та Монголоос ирсэн тусгаач очин гэдэг уусаа тэр хүнийг орж ирэхэд тэгсэн аахгүй юу. Энд нэрээ нэг хүн байгаа тантай танилцуулъя. Монголоос ирсэн өнөөдөр анх удаа ярьж байгаа энд нэг хүн байгаа гэд тэгсэн. Тэгээд би гэлгээл өөртөө амар ихтгэлгүй ингээд гараа өргсөн аахгүй. Тэгсэн чинь бос ингээд босоод өргөө ингээд тэгээ босоод ирсэн чинь энэ хүн Герланд гэж тэгсэн аахгүй. Герланд гэдэг чинь цэцгэн ирэх байгаа шүү дээ тий. Тэгэл Герланд гэж шууд өгж байгаа аахгүй. Тэгэл
би одоо нөгөө нэг тэр орж ирсэн үнд гирланд зүлгцэн. Тэгээд тэр хүнээс өөр гирланд зүүсэн байхгүй. Миний хувьд бол ингээд жоох ингээд сонин санагдал бие бариад анх ингээд танихгүй хүмүүсийн донд ороод тий. Тэгэл нөгөө гирланд надад зүүж өгсөн. Надад бол ингээд амар жоох ингээд жоох сандарсан л да. Тэгээд дараа нь тэр нөгөө нэг бид нэр хоолоо идээд тэгээд ингээд хүмүүст яаж болоод намайг шууд гэсэн аахгүй та ингээд юу энэ хүнтэй уулзаач гэлтгсэн. Тэгээд би тэгээд нөгөө нэг тэр зохион байгуулж ирсэн хүнтэй тэр төвийн гол одоо тэр төвийг одоо авч явдаг тэр хүмүүсээс тэгсэн аахгүй би амар сонин нөгөө нэг саний ингээд нөгөө дууд болгоход амар их ингээд нөгөө нэг юу аасан уйлсан ингээд гэсэн. Яагаад гэдээ мэдэхгүй байна. Тий яагаад гэдээ мэдэхгүй байна гэсэн. Жаа угаасаа тэгдээмаа тэгээд нэгдүгээрт нөгөө нэг юу нэгдүгээр ч гэх юм уу да ер нь бол нөгөө нэг энэ саяны хүн чинь ер нь Монгол руу аягүйх явдаг хүн байхгүй да. Ер нь Монголд энэ ведийн соёлыг түгээд юуг одоо Монголын төлөйг хариуцдаг хүн байгаамаа гэж хэлсэн. За гинт артлын бэкграунд фон маань солигдсон хүмүүс гайхаж байгаа гэхдээ яалчгүй шалтгааны улмаас солих хэрэгтэй боллоо. За хоёлаа яриаг үргэлжлүүлээ да. Тэгээд ерөнхийдөө нөгөө нэг тэр хүнтэй ингээд бас тэр юуны үйл ажиллагааны гэх юм уу тэр цуглааны дараач гэх юм те бид нар яагаад та ингээд энэ хүнтэй уулзгаа гэдгсэн. Тэгээд тгийгээд бас сонирхолтой санагдал те. Тэгээд уулзаад яасан. Тэгээд тэр хүмүүс ерөнхийдөө нэг тодорхой хугацааны дараа миний юуны одоо бурханлаг номын багш гэж ярьдیں۔ Бид нар тэр миний багш болсон. Тэр хүн тэгээд ерөнхийдөө юм ер нь учир шалтгаантай байдаг гэж яг үнэлээ юм билээ. Тэгээд миний багш болох хүн байсан билээ те. Тэгэл тэр нэг 2 өдрийн одоо тэнд очсон зочилсан явдал маань таны амьдралыг ингээл үнсээр нь өөрчилсөн гэсэн юм шүү дээ тий. Тэгтээ яг нэг юм яхаар яг би ерөнхийдөө яг тэр нөгөө нэг үедээ анхан яаж их үедээ тэгжсэн байхгүй. За би бол яалтчгүй нэг юм байна те ямар нэгэн тийм аз жаргалын их булаг байна гэдгийг ойлгоцсон. За тэгээд тэр аз жаргалын их булгийн би нэг бүчүүхэн жижигхэн нэг тийм аз жаргалыг амсаж байгаа мэн гэдгийг ойлгосон. Тэгээд миний тэр амсчихсан аз жаргал миний амьдралдаа хизээж амсаж байгаа аз жаргал байсан. Тэгээд хүн чинь нэг эмэгтэй хүүхд төрүүлэх те хүүхдэд хайрлах энэ аз жаргал бол эмэгтэй хүний хувьд баг хамгийн одоо юугаарч одоо баг зүйлвшгүй хайр аз жаргал байдаг те. Гэтэл тэр аз жаргал бүр тэр аз жаргалаас бүр амар их бүр тунгийн ингээд бүр хэлэхэд бодлоо ингээд баг ойлгомжгүй тоогоор нэмэгдсэнтэй ямар ч үсэн бүр хизээш амсаж байгааг аз жаргал байсан. Тэгээд энэ аз жаргал бол зүгээр л нэг юм байдгүй юм байна. Аз жаргалын нэг юм их үүсвэр байна. Би тэр их үүсвэрийг олох шаардлагатай юм гэж бодсон. Тэгээд миний энэ аз жаргал зөвхөн тодорхой хугацаанд л үргэлжлэх юм байна. Тэгээд би тэр аз жаргалыг өөр хайж болох хэрэгтэй юм гэж бодсон. Тэгээд яг нь ер нь бол бурхан байна гэдгийг бол яг 100% харсан. Зүрхээр мэдэрсэн. Тэгээд бурхан байна. Тэгээд ерөнхийдөө бол би ямар нэгэн одоо өөртөө төстэй хүмүүстэй хамт байхгүй бол ерөнхийдөө бол би энэ бурхан байна. Одоо энэ аз жаргалыг бол ингээд дахиад ингээд алдах юм байна гэж ойлгосон аахгүй. Тэгээд бодсон л доо. Тэгэл нөгөө нэг бурхан дугаасаа итгээд эхэлчихэр чинь нөгөө нэг яаж байхгүй юу. За угаасаа цагаан холдоо. Одоо ямар нэгэн бурханы одоо манай болгоом шашин л гэж яриад байна л да тийм. Одоо юм ямар нэгэн байдлаар одоо бурханд ингээд итгэдэг ийм одоо янз бүрийн хүмүүс шүү дээ тий. Одоо ингээд буддизм, христүүд гээл тий. Тэгэл одоо ингээд Христ олондоо хуваагдал тэгэл муслим гээл тий. Тэгэл ингээд алин ч сонгосон бүгдөө л бурхан миний хувьд бол гэхдээ хамгийн гол нь би цагаан хол идэх хүмүүстэй байх хэрэгтэй байна гэж ойлгосон аахгүй. Тэгээ ерөнхийдөө анх тэр төв рүү ер нь очих шалтгаан маань болсон. Тэгэл ер нь тэрнээс хойш миний амьдрал ерөнхийдөө ведтэй салшгүй холбогдсон байх нэ. Яг юм. За яг ер нь миний өнөөдрийн яриа гэж бодож исэн сэдв тань дээр гарч ирлээ л дээ. Би өнөөдөр хүн ер нь юуны төлөө амьдардаг юм бэ? Аз жаргалыг бид нар юунаас хайгаад байгаа юм бэ гэдэг талаар ярья гэж бодож байгаа юм. За ерөнхийдөө аз жаргал гэдэг чинь ер нь хүн хүний хувьд бол айгүй олон төрлөөр хүн төсөөлдөг те. Зарим хүмүүс аз жаргалыг одоо гэр бүлээс авч ин те. Аз жаргалтай гэр бүлээс авч ин. Зарим хүмүүс өөр хүүхдээс авч ин. За тэгээд тэр аз жаргал маань одоо бүр заримдаа ариг тамих мансуурлах зүйлээс авч штэ. Яг тэгвэл одоо ингээл зовлон гэдэг юмнасаа бид тэр зөвхөн хэсэгхэн зуур ангиж ярахын тулд тэр нэг аз жаргалыг хайгаад байгаа байхгүй. Тэгээд ерөнхийдөө энэ ертөнц маань тэр чигтэл зовлон байдаг те. Яг үндсэндээ. Тэгээд яг хөө тэр аз жаргал гэдэг яг бидэд байнга зовж байгаа учраас аз жаргалыг хайгаад байгаа байхгүй. Яг үндсэндээ би бол тэгж бодож байгаа. Тэгээд яг хөө тэр аз жаргалыг янз бүрийн юмнаас авахгүй л байна. Тэгээд дандаа материаллык
Тэгээ дандаа ингээд нэг юм нүдэнд харж биеинд гарт баригдаж нүдэнд харагдаж байгаа юмнаас аж аргал авах гэж яваад. Гадаад зүйлээс. Тийм гадаад зүйлээс. Ерөөсөө юм нэг юм яг тутагшин ордоггүй те. Тэгэл одоо яа ингээд зарим хүмүүс үсээ гоё олгож аз жаргал авч जैन те. Зарим хүмүүс үсээ бүр мангар болгож аз жаргал авч जैन те. Яг үл аз жаргал заримдаа бусаас өөр онцгой байж тэр нэг өөрт нь гоё би бусаас өөр гэдэг мэдрэмж авч аз жаргал авч जैन. За тэгэл олон төрлийн аз жаргал байна. Тэгээ яг вэд болохоор ерөнхийдөө 3 чанарын аз жаргал байдаг гэж үздэг те. Ханхуу мунхаг, цэвэр ханхуу мунхаг, хүсэл тачаал, цэвэр ариун гэсэн юм 3 төрлийн аз жаргал байдаг гэж үздэг. Жишээ нь харанхуй мөнхийн аз жаргал гэхээр юу ах вэ? За юу н харанхуй мөнхийн аз жаргал маань ерөнхийдөө их унтахаас эхэлж байна. Хамгийн энгийн нь Их унтахаа. тий хүн их унтчих айгүйх аз жаргал авдаг. Энэ яг унтах нь бол зөв штэ. Тий яг л бид нар энэ материалыг бий дахтаад угаасаа л унтах шаардлагатай материалыг бий маань одоо угаасаа хязгаарлагдмал тий ядардаг тий одоо цангадаг өсдөг тий гэх жишээ нь. Тэгэхээр одоо яг энэ бие маань амрах шаардлагатай учраас унтах нь зөв. Гэхдээ тэр унтах одоо нөгөө юугаа хэмжээг хэтрүүлж хэрэглээд байгаа маань харанхуй мөнхийн баг хаан шатных гэж би ерөнхийдөө одоо яг тэгж л орж ирж байна л да. Тий тэгэл олон л байгаа. Тэгэл болоо цаашлаад одоо яваал ахаар хоол унтнаас хоол унтчих юм бол яг харанхуй мөнхөд орохгүй юм. Гэхдээ л орно. Ямар төрлийн хоол хэрэглэж байгаагаар шалтгаалж байгаа. Тэгэл одоо яг одоо мах маань ялцчихгүй дахиад ялцчихгүй нэг харанхуй мөнхийн бас нэг хоол хүнс буюу хоолноос харанхуй мөнхийн бас аз жаргал орчих жоохгүй. Тэгээд тэр нэг махнаас тэр амтыг ингээд аваад эхэлчихвэл бас хүн тэрнээс гарах дай хэцүү байдаг. Тэгээд тэр бас тодорхой хэмжээгээр бас өөрөө нэг тодорхой хэмжээгээр алхам хийхэд бол одоо зүг ингээд яг төрөний миний ярьдаг шиг тийм ингээд нэг ямар нэгэн шалтгаанаа зүг болчих юм бол тэр маань амар тийм хэцүү шүү дээ. Хүмүүс болохоор их тохиолдол энэ маань махнаас гарна гэдэг бол маш хэцүү гэж бодоод гардаггүй. Гэтэл энэ маань яг өөрөө зүгээр яагаад гарах болсон шалтгаанаа олцох юм бол энэ маань зүгээр л өргөс авч байгаа дайны л ингээл авагдчихдаг тийм. За нэг юм нэмээд хэлчихвэ те. Нөгөө яагаад мах идэх харанхуй мөнхөх гэж байгаа юм бэ? Энд чинь хүний байгалийн физиологийн шаардлага штэ гэж зарим хүн бодож иж болно те. Тэгэхээр харанхуй мөнхөх юм гэдэг чинь юу гэлдэг юм бэ гэхлээр ведийн тайлбар байдаг штэ те. Эхэндээ бал мэт, эхэндээ чихэр мэт, эцэстээ хор мэт зүйлийг харанхуй мөнхөх болон хүсэл тачилын төвшний зүйл гинэ. Эхэндээ хор мэт, эцэстээ бал мэт. Эхэндээ хийхэд хэцүү мөртлөө эцэстээ үр дүн сайн байдаг. Тийм зүйлийг цэвэр ариуны төвшний зүйл гинэ гэсэн тодорхойлолт байдаг те ведийн. Тэгээд мах идэх чинь яагаад байгаа гэхлээр тэр нөгөө амьтныгаа хүсээгүй хат нь алж байгаа. Хүчээр хэлж байгаа байхгүй те. Тэгэхээр тийм энэ бол яагаад тэр буйны сайн сайхан зүйл бол бас биш. Тийм. Надад нөгөө тэр амьтныг бид нар нөгөө хумсар багтаа учраас тэр амьтны нөгөө нэг хилж чадахгүй те ямар их зовж байгаа тэр алуулгаж байгаа алж байгаа тэр юмдаа ямар их шаналж байгааг бид нар нөгөө нэг өөрснөө мэдэрдэггүй сайн. Надад тэр амьтд маань хилж чадахгүй те яг тодорхой хэмжээгээр бид нар бол яг нэг тийм тааламжгүй ч гэсэн ингээд байнга ингээд муу юм хийгээд сурчаад тэр нь бол энгийн болж хувираад байдаг шүү дээ. Ер нь нэг юм ингээд давтан хийгээд хүүхд наснасаа үзэл ингээд яхан тэгээд тэр энгийн юм шиг болчихдог. Тийм. Өөр харанхуй мөнхийн аз жаргал гэх одоо тэр нөгөө ихэндээ бал мэт эцэстээ хор мэт гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр мэдээж одоо жишээ нь арих байж дээ тий. Тухайн үедээ ингээд ууж хахад мэдээж хүнд маш сайхан. Маргааш нь яадаг вүлээ. Тий. Үр дүн нь ямар байдаг вүлээ. Удаан хугацаагаар уугаад ирэхээр амьдрал ямар болдог вүлээ тий. Тэгэхээр ийм зүйлийг харанхуй мөнхийн төвшний зүйл гинэ. Тэр бол яг тухайн үед тэр нэг хүн зөвхөн нэг юм нэг тийм нэг яг хамгийн хямд бөгөөд хурдан авч байгаа л аз жаргал л да. Тэр чинь яг нэг бал бурмыг айгүй хурдан авчиж байгаа байхгүй тий. Одоо бал бурм буюу одоо тийм сайхан амтыг тий. Тэнгүүдээ маргааш нь одоо наад зах нь одоо ингээл маргааш нь ингээл шартаал тий. За тэгэл тамхин дээр болохоор яг ингээл өнөөдөр ингээл тамхи татаал тэрнээс одоо яагаад тэр таашаал авч байгаа юм бэ? Ямар ч байсан тэр өөртөө таашаал өгчдөг тий. Тэгэл тэр чинь тодорхой хугацааны дараа уушиг нь муудна. Тэгэл ингээл тэрнээс чинь дамжрал одоо тэр уушиг муудсанаас болоод амьсгалын замын ингээл юугаа хүчил төрөгч хангалттай авч чадахгүй байлаа. Тэгэл тэрнээсээ дамжраад өч төшнөө ингээл эргэтэн лугаа ингээл юу өгч байгаа байхгүй тий. Тэрийг бол хүмүүс бол уушиг маань мууддаггүй. Одоо хүртэл тамхи татаад муудахгүй байгаа гэж явж байгаа. Гэтэл магадгүй уушиг нь муудахгүй ч гэсэн тэр уушиг чинь хангалттай авах хүчил төрөгч авч чадахгүйгаас болоод бүхэл бүтэн одоо цусны эргэлзээ удаашаал тэрнээс болоод бусад эрхтнүүд маань одоо шүүлтэр яадаг бүх төрлийн эрхтнүүд маань одоо үйл ажиллагаа
хангалттай явж чадгаа болно тийм. Тэгээл зүрх судаснд нийлүүлнэ. Тэгэл одоо ингээл өвчнээ бүх ингээл эхлэн бас болж байгаа тийм. Тэгээ энийг бол бүгд л мэдж байгаа шүү дээ. Сэтгэл судлалт болохоор хямд дофамин гэж яриад идэм байлээ. Одоо нэг амархан олж болох дофамин билүү тийм. Ер нь бол тэр зүйлийг хилээд байх шиг байгаа. Одоо за зөвхөн харих тамхигүй одоо бид нар ингээ нэг утга учиргүй зүгээр цаг нөхцөөж утас оролцдог ч гэсэн мэдээж энэ байна шүү дээ тийм. Ямар ч ач тус байхгүй зүгээр л донтол. Ерөөсөө энэ чинь цэвэр донтолт гэдэг угаасаа одоо юм гарчаад байгаа шүү дээ. Бид нар л яг нөгөө нэг өөрснөө нөгөө нэг тэр утаснасаа татгалзаж чадахгүй учраас яг энийг нэг хүлэмжшэрхгүй байгаа болохоос шиг өндөө бол энэ чинь яг үнэхээр хэрэгтэй ажил ажлаа амжуулж байгаа бол энэ харахуун мохын яс шаргал гэж тооцохгүй шүү дээ. Зүгээр л ингээд нэг цагаан өөр хэрэггүй байдлаар тэрийг ашиглаж байгаа бол энэ бол харахуун мохын ямар ч хэрэгцээг бас жаргал болж таарах юм шүү дээ. Тэгээд дараа нь угаасаа тэр нөгөө нэг хэрэггүй үрсэн цаг чинь нөгөө бидний амьдралд дутагдаад эхэлнэ шүү дээ. Нөгөө тэр цагт хийх ёстой юм хийгээгүйгээс болоод бидний одоо нөгөө нэг юм чинь хуримтлагдаад дараа нь ингээд бүр дийлдэшгүй зовлон болж хуурдаг тийм. Жишээ нь одоо өөр хүүхдээ гаргах цагаа тэрэндээс хомсолж जैन тийм. Гэр бүлийнхэндээ гаргаж байгаа цагаа хомсолж जैन тийм. Тэнгүүт 10 20 жилийн дараа хүүхд нь ямар хүн болж өсгөө гэдэг чинь нөгөө нэг ихэндээ балмет эцтэй хор мэт гэдэг зүйл чинь болж штэ тийм. За харанхуй мөх газ жаргал гэж эмзүүлээд юм байна. Дараагийн төвшний хүсэл тачааллын төвшний газ жаргал гэдэг. За хүсэл тачааллын юм маань яг одоо хоолноос нэхлээ ярьчих дээ. Зүгээр ингээд хоолноос ярихад бол яг одоо нөгөө гол төлөв ногоон дээр явдаг тийм. Ногоон дээр ерөнхийдөө хоол маань явдаг. Тэгэхээр ногоондоо ерөнхийдөө дандаа одоо газрын доор ургадаг. Тэгээд хүмүүс манжин лон тэд нар маань ерөнхийдөө бол хүсэл тачааллах гэж явдаг. Тэгээд дээрэс нь буурцах дургамлууд бас ягаад үл хүнд амар энерги өгдөг байхгүй. Тэр чи одоо нэг тэр энергийг бид нар зарцуулах шаардлагатай болно. Тэгэхээр бид нар яг маш их хөдөлмөрлж юу яах вэ хэрэгтэй болно шүү дээ. Хөдөлмөрлж одоо тэр энерги гаргахгүй бол тэр чинь уус ингээл биеийн буцаал ингээл хор болно тийм. Хүнд ингээд эргээд тийм энерги хүч чадал хүсэл шунал өгдөг тийм төвшний тийм бас жаргалыг эхлээд байна уу тийм. Тэгээд үр тариа буурцгны төрлийн юмнууд гэж ордог тийм. Гэтэ мэдээж тэр бол бас итгэн зүг. Гэтэл бид нар нөгөө хэмжээгээр хэтрүүлээд идээд ирэхээр тэр чинь хүсэл тачааллын маань одоо юм хэд өдөөдөг л гэсэн үг тийм. Хоолноос өөр хүсэл тачааллын за ерөнхийдөө рачаас гуны ирийн хайрцаанд орж ирдэг тийм. Гэр бүлийн одоо гэр бүл дотор болж байгаа одоо нэг бэлгийн амьдрал шүү дээ. Тэр маань ингээд ямар нэгэн байдлаар одоо нэг бас хязгаар тодорхой хэмжээгээр хязгаар тавихгүй болохоор тэндээсээ таашаал авах болчихдог. Яг л одоо нэг эхнэр нөхөр биенийг сонирхолждаг. Авах хэмжээнээс одоо илүү аваад эхлэхээр тэр хоёр хүн биенийг сонирхолоод эхэлдэг айгуу сонио. Тэгээд одоо нөгөө нэг ингээд харахад одоо ингээд гэр бүлд айгуу сарлт гарч ирсэн тий. Тэр маань ерөнхийдөө гол шалтгаан нь энэ дээр гэж үздэг. Ягаад гэвэл тэр хүмүүс тэр гэр бүлийн орчинд авах одоо тийм үү эхнэр нөхрөөсөө авах бэлгийн одоо харилцаагаа авах ёстой хэмжээнээс хэтрүүлэн хэрэгжилж байна гэсэн. Яг тэр нь бол яхан бүр ингээд нэг амар хязгаарлаад байх нь хайшин тий. Гэхдээ ер нь бол болж өгвөл тэрийг одоо нэг айхтар одоо ингээд бүр ингээд хэмжээ хязгааргүй ингээд хийгээд байх нь бол утгагүй. Тэр нь бол юугаар хүртэл батлагдсан шүү дээ тий. Одоо судалгаагаар шинжлэх ухааны одоо бидний шинжлэх ухаан гэж яриад байгаа тий. Орчин үеийн юугаар бол батлагдсан шүү дээ. Бүр ингээд амтан дээр хүртэл ингээд юу хийсэн мэдэн шүү дээ тий. Ингээд туршлага хийсэн ингээд нэг хоёр хулганыг ингээд оруулсан. Ийм хоёр хулганыг тэд нар хоёр хулган ингээд ерөөсөө нэг өдөржингөө шүлээ хоёр өдөржил ингээд тасралтгүй ингээд ерөөсөө бэлгийн ажил хийсэн. Ерөөсөө зогсолтгүйгээр яж байгаа юм. Ингээд ерөөсөө дуусаад баг эхлээд тэгээд 2 өдрийн дараа бүр сонирхолгүй болсон гэж байгаа юм. Ингээд ерөөсөө би энийгээ бүр харахаач болсон. Тэгээд 2 өдрийн дараа дахиад нэг өөр ингээд эмгтэй одоо ийм хүүстэй хулгай оруулсан чинь дахиад нөгөө эр хүүстэй хулгай маань тэр нөгөө орж ирсэн ийм хулгантай тасралтгүй байсан. Тэгээд ийм маягаар ингээд нэг 14 хоног үргэлжилсэн байт юм билээ. Яг тэр судалгаан дээр тэгээд 14 хоног дараа нөгөө нэг эр одоо нөгөө юу маань одоо хит өөрийнхөө энергийг хэтрүүлэн зарцуулсанаас болоод өгцөн тийм өгцөн. Яг л амтан болохоор одоо эрэгтэй хүний гэх юм одоо хүн төрөлтөр болохоор хэтрүүлэн яснаас болоод нэгдүгээр нөгөө тэр хоёрын харилцаа модч эхлэн яг л сонирхолтой болчихж штэ тийм. Тэгээ хоёрдугаар тэгэхээр нөгөө нэг ямар ч нөгөө одоо нөгөө хоёр минь одоо амьдралын юу нь одоо сонирхолтой болж эхэлнэ гэсэн. Би энэд татагдахгүй болохоор тэр амьдралд ямар ч нөгөө нэг тэр амьдралыг цуг босгоё гэсэн хүсэл зорилго маань сулганаа л гэсэн үг тийм. Тэгэхээр л одоо энэ дээр ингээл нөгөө нэг гэр бүлийн салалт маань дахиад шалтгаан юм болж байна. За. Одоо нөгөө гол ярих гэдэг
Энэ өнөөдрийн сэдвийн мөн чанар маань болохоор энэ аз жаргалууд яагаад биднэрт бүрэн дүүрэн ханамжийг өгч чадахгүй байна вэ? Та түрүү эхэндээ ярьсан шүү дээ өөрийнхөө түүхтэртэй нэг харин нэг өөр зүйл мэдрээдсэн. Тэгээ тэр нь миний өмнө нь мэдэрчээсэн бүх аз жаргалуудаас шал өөр байсан хэмжээ нь маш их байсан гэдэг. Тэ. Тэгэхээр тэр нөгөө өмнө нь мэдэрчээсэн бидний нөгөө хөөцөлтөд байдаг тэр аз жаргал яг юу буруу байгаад байгаа яагаад болохгүй байгаа. Яагаад биднэрт тэрэнд сэтгэл ханахгүй. За би тэрийг нэг тайлбарлах гээд үзье заяа. За дотоод улмыг байгуул бас нэмэрлээ. Ерөнхийдөө тэд нар маань одоо яг түрүүн ихэн ярианыхэнд ярьжсэндээ бид нар зөвхөн юм өнгөн юм дээр ингээд айгуух татагдаад байдаг тий. Зөвхөн нэг юм та болох байсан, тэххийнсэн, сайхан хүүхэнтэй суух байсан гэдэг тэр аз жаргал маань ерөөсөө дандаа хязгаартай байдаг. Хязгаарлалт ингээд нэг тодорхой цаг хугацаанд яг тэр юм авахаараа нэг магадгүй нэг цаг зарим одоо хэр том хүсэл байсан хүсэл маань бизнес шалтгаалаад нэг хугацаа нэг харьцангуй байж магадгүй тийм үү. Гэвч тэр юм маань ингээл байхгүй шүү дээ. Одоо жишээ нь уцтай болох аз жаргал магадгүй 7 хоног үйлчилж магадгүй гоё уцтай болсон. Тэг хүн болгон ингээл хараалгаа. Хүн болгон ингээл намайг шинэ уцаа авсан харжаа гэл байшинтай болох хүсэл маань тэрнээс том учраас магадгүй тэрнээс сар жил үргэлжилж болох юм тийм үү. Тэгэл гэр бүлийн тэрнээс том болоод ирэхэд тийм үү гэр бүлээс авах юу аз жаргал маань бас тодорхой хэмжээнд ягаад тэрнээсээ илүү нөгөө үүрэг нь нэмэгдээд ирэхээр тэрнээс аз жаргал авахаас илүү нөгөө зовлон ихсдэг тийм. Гэтэл бол одоо яг энэ нөгөө нэг цэвэр ариуны аз жаргал гэж яриад байгаа тийм гуравдагч. За энэ цэвэр ариуны аз жаргал маань болохоор ерөнхийдөө би бол тэгж тайлбарлаж байгаа гэх юм одоо вэд тэгж тайлбарлаж байгаа байхгүй. Ерөнхийдөө бид нар ер нь яг ингээд хамгийн юм жоохон гүнзгий ханамж авдаг юм юу байдаг вэ гэхээр бусдад тусалдаг. Тийм бусдад тусалдаг тийм. Одоо ингээд нэг ядарсан эмгэн байлаач бид нар суудал тавиад өчгөөр нэг юм дотроосоо нэг юм сайхан болоод явцдаг тийм. Нэг хүн одоо ингээд нэг хүнд ингээд нэг ядарч байгаа хүнд туслаад л хоол ундад тэрийг болохоор цэвэр ариуны буянлаг тус гэж яриад байна тийм. Буянлаг одоо юу одоо аз жаргал тийм. Уусаа тэрнээс хүмүүс айгүй тэгэл одоо ингээд одоо материаллык юунд тодорхой юунд хүрсэн хүмүүс бол одоо тэрнээс аз жаргал авах бол угаасаа энэ нөө буйны руу автоматар ордог штэ мөнгө нь ингээд хандсан юу ч авсан гэл угаасаа дорн авчин мөнгөнд хангалттай тийм тэрнээс бүр аз таашаал авах болж эхэлж байгаа байхгүй тэнгууд яг өөрийн ирэхгүй тэр буйнаас аз жаргал авчих гэж байгаа. Зарим нь тэр буйн руу орж ин за зарим нь штэ энэ ингээд энэ хүсэл аз жаргалыг мэдрэх гэсэн хүсэл нь бүр хэмжээг ихтрэхээр гаж зүйл рүү орж ин. Би одоо тэр нөгөө сүлд сая нөгөө Эпштейний хэрэггээл нөгөө файлуу задраал нэгэл яасан шүү дээ тийм тэрнээс би ингэж бодсон байхгүй ингээд их мөнгө төгрөг байгаа боломж нь байгаад ингээд янз бүрийн аргаар бүх аз жаргалыг итлээд ирэхээр нөгөөтгөндөө ханаад бүр ингээд хөөхөтж байдгийг хайж хэлж байгаа тийм өөр тийм эсвэл бүр ингээд аз жаргалын санаанд багтамгүй тийм юм руу орж эхэлж байгаа байхгүй муухай юм руу. Тэгэхээр бид нар энэ аз жаргал гэдэг зүйлийн төлөө хөөцөлтөд амьдралын зорилгоо болоод яваад байх чинь үнэхээр утга учиртай юм уу гэдэг асуудал гарч ирж байгаа байхгүй. Тийм. Яг хөө тэгэл ерөнхийдөө яг хөө тэр одоо сая өөрөө хэллээ шүү дээ тэр маш бүр юм гаж маягаар ингээд аз жаргал авдаг хүмүүс одоо бүр агуу их боллоо шүү дээ. Яг бол одоо нөгөө нэг тэр аз жаргалаас авч байгаа нь бас тэр хүмүүсийн бас нөгөө ханхан мөнгөх аз жаргалнуудыг хитрэл явж байгаа л гэсэн үг гэж би харж байгаа тийм. Тэр аз жаргал бол яг хөө угаасаа л байнга л байх болно тий. Гэвч тэр аз жаргал ямар болгонд зовлон учруулж байгаа л тий. Тэгээл нөгөө энэ мань карма л орох гэдэг юм л та тий. Орно. Тий. Яалтчгүй одоо карма буюу үйл явдал тий. Тэгэл яг энэ хүмүүс одоо тухайн үед одоо тэр гайжтон хүүхэд тий одоо энэ янз бүрийн бүр одоо хүн хийхэд одоо нэг тийм санаа багтахын аргагүй юм хийж одоо юу таашаал авч штэ тий. Энэ хүмүүс маань угаасаа одоо л яг ингээд нэг тодорхой хэмжээгээр аз жаргал аваад байгаа. Магадгүй энэ амьдралтаа тэр чигтээ аваад зарим хүмүүс одоо жишээ нь одоо ингээд юу ингээд хүмүүс ингээд хүнийг ингэж муу ягаал ингээд хүнээс сулгаа ягаал ингээд сайхан амьдрал болоолаа ингээд хүмүүс бас тэгж хардаг тий. За тэд нар маань ерөнхийдөө бол яг ингээд бидний нүдэнд тэгж харагдж байгаа бол тодорхой хугацааны дараа угаасаа дийлдэшгүй зовлон дуна шүү дээ тий. Яг бид нар одоо яг нэг харж байгаагаа л дүгнээд байгаа болохоос биш яг тодорхой хугацааны дараа тэд нар тийм хүмүүсийн тэр бүх одоо тэр авж байгаа аз жаргалынхаа хариуг угаасаа маш том юу гараа. Тэгэж авахыг яаж мэдэх вэ? Тэрийг бид нар харахгүй шүү дээ. За тэрийг одоо за маш энгийнээр тайлбарлах юм бол одоо яг одоо ингээд
бид нар ингээл яг адилхан хоёр хүн нэг ингээд төрөхт зай бүр ихрээ болий заяа бүр ихрээ болий тий. За ихэр дээр бол бас бүр илүү тодорхой харагдаж байгаа та. За бүр ихрээ ингээд ихэрч байна уу нэг цагт нэг төрөхт ингээд төрж байгаа тийм үү. За тэрэн дээр ингээд янгууч ингээд бас ингээд зурхаа мурхаа гэлэхээр цаг хугацаа цаг төрсэн цагуугаар ингээд хөөхөр бас ингээд адилхан хугацаанд төрөөд адилхан газар төрж байгаа юм чинь бас ийм хүмүүсийн карма чинь надад адилхан байж болмоор тий. Гэтэл бол тийм байдаггүй. Яг л тэр хүмүүсийн өмнөх амьдралаас үйлцэн үйлдээс болоод амьдрал нөр болчдөг. Тэгээд ихэр хоёр хүүхэдтэй тий нэг ээжээс нэг гэр бүлд бүр төрж байгаа шүү дээ хүмүүс чинь тий яг нэг яг адилхан ээж аавын хүмүүжлэр нэг гентэй бүр тий нэг үрийн югаар бүр нэг үрийн юутай байдаг шүү дээ. Тэгээд тэд нар чинь тэгээд яг ингээл төрсөн бүртлөө амьдрал нь шаал өөр болчихдаг. Бүр ингээд багаас л бүр шал хоёр өөрхөн болдог. Тэ нэг нь дуугу, нэг нь илүү яриасаг тэ ингээл гихчээтэй тэ одоо ингээл бүх төрлөөр өөр үүдэг. Тэ яагаад энэ хүмүүс юм давтагдашгүй юм ингээд хүний амьдрал ингээд давтагддгүй юм бэ? Яг л угаасаа бидний үйлж байгаа үйл болгон давтагддгүй учраас цаг хугацаа давтагддгүй тэ хүн болгонд. Яагаад хүн болгон өөрөдөг? Энэ бол нөгөө юу л анил карма байдаг гэдгийн баталгаа юу вэ? Урд нас хойд нас байдаг гэдгийн баталгаа юу вэ гэдэг асуултын хариулт байгаа байхгүй тийм. Харин яг энэ бол бүр тодорхой байхгүй тийм. Хүмүүс ч үнтэй гэж боддог шүү дээ. Ингээ бодохоор энэ амьдрал ингээ бодохоор би одоо ингэж зовтол одоо ийм муу юм хийгээгүй би өстө сайн хүн байсан би чадлаараа сайн байсан гэж боддог. Гэтэл бүр ингээд яаж ч мэрийгээд бүр ингээд юусоо амьдрал маань дээшилтгүй ингээд зовлонгоосоо бүр ингээд салж чаддаггүй. Тэгэхээр энэ маань энэ амьдрал хийгээг болохоор өмнөх амьдрал руу л орж таарад байгаа байхгүй. Тэгэхээр өөрөөсөө амьдрал нэгээр дуусахгүй гэдэг дээр яг ингээд амьдрал өмнөх амьдрал байгаад дараагийн амьдрал бас байх нь тодорхой болчих. Нэрэлтийн тийм ингээд яг нэг төрөхөд яг нэг зэрэг хоёр ээжээс төрсөн хөхөд нэг нь огт өөр амьдралаар амьдрна, нэг нь магадгүй ингээд боломжийн хариуцлагатай эцэг ихтэй ч юм уу те эсвэл ах トゥ олонтой ч юм уу те ингээд шал өөрөөр амьдарч ах нөгөөт нь ингээд огт өөр амьдралаар амьдарч байгаа байхгүй. Хэрвээ бүх зүйл тохиолдлын байдаг байсан бол яагаад тийм өөр байгаа юм бэ те? Хэрвээ бүх зүйл тохиолдлын үүлийгөр карма гэж байдаг, урднаас хойдог нас гэж байдаг байсан бол та яагаад ийм царайтай төрөөд би яагаад ийм царайтай төрж байгаа юм бэ те? Тэгээ яг хоёулаа адилхан ажил хийж иж нэг нь ингээд ядуу амьдраад байдаг тий. Адилхан бүр цалин аван заяа. Бүр адилхан газар адилхан цалин аваад амьдран заяа. Тэгтэл нэг нь ядуу л амьдраад байна. Нэг нь одоо ингээд жишээ нь ингээд маш хурдтай тэр ажил ингээд өөрсдөө сайшраа явчихна. Гişшээ тий. Ажил адилхан цалин аваад адилхан газар ажиллаж ич хүртэл нэг хүн ингээд илүү аз жаргал хандлаад байдаг. Нөгөөх нь ингээд цовоод байгаа. Тийм бүх зүйл тохиоллын байсан бол бүх зүйл хөдөлмөрөөр болдог байсан бол тийм үү тий. Бидний бүгд нэг болдог байсан бол одоо ингээд нэг ангид сууж байгаа 30 хүүхэд байлаа гэхэд чинь 30 шал өөр байдгаал тий. Шал 30 өөр хүн болоод тэр амьдрал нь тусдаа шал өөр болоод байдаг тий. Одоо оюуны чадах матахын хүртэл шал өөрч байдаг юм гэх мэтчлэн ингээд би бол энийг бол хойд нас байдаг гэдгийн 100% баталгаа л гэж боддог. Карма байдаг гэдгийн 100% баталгаа л гэж боддог. Угаасаа байгаа нь тодорхой шүү дээ. Яг бид нар л нөгөө нэг итгэхийг хүсэхгүй байгаа даа. Яагаад гэвэл итгэх юм бол бид нар заавал бурхан гэдэг зүйлийг хүлээмжших болно. Энэ карма гэдэг чинь зүгээр л ингээд байгалийн хууль гэж бид нар яддаг шээ. Угаасаа зовх чинь л нормал шээ. Угаасаа зовх ёстой. Яагаад заавал зовх ёстой юм тэгвэл тэр зовлон гэж зовх ёстой тэр одоо тэр юу хин одоо ингээд хийцэн тэр чинь одоо нэг төрлийн хууль болчих жоох байхгүй. Бид нар нөгөө нэг хийсэн үйлийнхаа заавал үр дүнг амсна. Нэг бол жаргаж амсна. Чи цэвэр ариунд үйл үлдсэн бол тодорхой хэмжээгээр чи жаргана. Чи ханхан мөнхөд үйл үлдсэн бол чи зовох шаардлагатай. Чи цэвэр ариунд юу хүсэл тачаалд үйл үлдсэн бол чи маш хүн дээр хөдөлмөрлөх хэрэгтэй. Тийм. Гэт ингээл энэ ямар хумсар дээр ямар үйл үлдснээс болоод зовох нэг бол маш их хөдөлмөрлөх, нэг бол одоо тодорхой хэмжээгээр жаргах. Тэгэхээр тэр жаргал маань дандаа л хуцаатай. Яг бол бид нар тэр цэвэр ариунд буюу буйны үлийг өдөр болгон хийдэггүй учраас тэр маань яг нэг удаагийн хийсэн үлийг нэг жоохон амсаал тэгэл өнгөчих жишээ дээ тий. Тэгэхээр одоо ингээд хүн ер нь юуны төлөө амьдрах хэрэгтэй юм бэ гэдэг асуулт гарч ирж байгаа байхгүй тий. Ихэнх хүн юуны төлөө амьдарч байгаа юм? Жаргал тий. Дахиад нөө жаргал маань. Ямар нэг жаргал мэж агал юм. Та жишээ нь энэ подкастыг үзэж байгаа хүн болго өөрөөсөө би яг юуны төлөө амьдарч байгаа юм бэ гэдээ нэг асуугаад үзээрэй тий. Би бас яг энэ асуултыг ведиг гэж яснаас хойш хүмүүсээс айгүй асуудаг л да. Хүмүүс эзэж энэ
энэ асуулт өөдөө тавьдгүй билж шүү дээ. Тэрөөсөө энэ тухай би яагаад одоо яг юунаас яах гэж амьдрал байгаа юм бэ гэхээр байртай л болгож байгаа. Би нэг машинтай болчихсон. Одоо гэр бүлээрээ аз жаргалтай яг аз жаргалыгаа дандаа л тийм тайлбарлахтаа нэг гэр бүл рүү л яваад байгаа байхгүй юу? Яг л хүн чинь нэг хүн буюу одоо энэ бодгол буюу сүнс маань уусаа дандаа харилцаан дээр нэг аз жаргал авдаг. Тэгэхээр хамгийн ойрон хүмүүсийг аз жаргалтай болгохын тулд халуун гэр бүл хэрэгтэй тийм үү? Давтаа тухтаа тэр хүмүүсийг бас нэг гоё тааламжтай байх гэдэг үзээд байна шүү дээ тийм. Тэгэл одоо яг л тэр лүү орохоор өнгийн сэсэг рүү л оршдог. Тийм. Тэгэл одоо яг жинхэнэ аз жаргал маань өөрийгөө таних буюу би яагаад аз жаргал хайгаад байгаа юм бэ гэдэг дээр яг ингээд тэмүүд яг харилцааны гол юу вэ гэхээр ерөөсөө миний анх ярьжсэн тийм би амар аз жаргал авсан. Тэгээд нэг газар яг тэр аз жаргалыг ингээд одоо их үүсвэр нь байна гэх тийм. Тэр яг тэр их үүсвэрээ л бид нар мэдгүй байгаа байхгүй. Тэр аз жаргалыг гэдэг юмыг бидэрт өгөөд байгаа тэр их үүсвэр маань хаана байна? Их үүсвэр маань яг юу юм бэ гэдгээл яг ингээд уулын олчих юм бол аз жаргал маань бас тийм ч амар хүнд бол биш. Гэхдээ мэдээж бас тэр их аз жаргалынхын тулд өнгөө юм гэж байхгүй шээ. Тэгээд зөвхөн уцтай болохын тулд бид нар ямар их хөдөлмөрлөх хэрэгтэй лээ, байртай болохын тулд ямар их хөдөлмөрлөх хэрэгтэй лээ тий. За таны наад нэг тэр нэг амар их мэдэрсэн аз жаргал гэдэг байгаа чинь яг хоёлоос төгсгөл рүүгээ яриад. Эхлээд нөгөө энэ материалын аз жаргал гэдгээ тусах чи одоо ингээд эхлээд яг хүн ингээд өөрөө тийм юмтай болохын төлөө амьдардаг байж байгаа сүүл рүүгээ нөгөөт нь өөрийн хариуцлага хөвчлэн гэр бүл үр хүүхдээ аз жаргалтай болохын төлөө гэдэг зүйл амьдралын зорилго болчдаг гэж байна тийм. Гэтэл энэ яг амьдралын төгс зорилго байж чадах уу үгүй юу гэдгийг вэдэд юу гэж тайлбарладаг вэ? За их хүн би өөр хүүхдийнхаа төлөө амьдарч байна л гэж хэлдэг тийм. Эцэг хүн би өөр хүүхдийнхаа төлөө би гэр бүлийнхаа төлөө хичээж байна. Бүх амьдралаа үүний төлөө зарцуулж байна гэж хэлдэг. Угаасаа л үнэн байдаг шүү дээ. Энэ 100% төгс амьдралын зорилго мөн үү? Яагаад? Яг үл энэ нэг хүмүүсээс авч байгаа аз жаргал буюу энэ хүмүүсийн төлөө яаж байгаа учраас надад бас хязгаарлагдмал. Нэг бол би өхөн, нэг бол нөгөө хүмүүс өхөн тийм үү? Тэр энэ аз жаргал маань дуусчих. За өөрөө хүүхдээр юм л да. За миний хүүхдээр одоо өөрөө минийг нэ за насаараа хүүхдийнхаа төлөө зүтгэсээр байгаад өглөө насарлаа. Тий. Тэгэхээр чинь одоо нэг хүүхд маань хүүхдийгаа би одоо нэг тодорхой хүн л болсон нэг хүүхдийгаа сайхан амьдрасаа л гэж хүсэн тий. Гэтэл тэр нөгөө нэг миний нэг төсөөлсөн амьдралаараа би хүүхдийгаа амьдруулах гэдэг ингээд бодоод байгаа шүү дээ. Тэр хүүхдийгаа нэг мэрэгчлээ болгочихсан. За тэгэл нөгөө мэрэгжил болж өгөө сайхан мэрэгчлээ болгочихсан гэл тий. Тэгэл ингээд яваад байдаг. Гэтэл бид тэр яг хувь хүн дээр нь бас ажилтдаг. Тэгээ зөвхөн л тэр хүнийг нөгөө нэг яг л өөршгөө материаллыг л хүн болгодог. Зөвхөн л одоо чи сайн ажил хийгүүл сайн мөнгө олно, сайн мөнгө олвол чи сайхан амьдрна. Ийм л нөгөө нэг юм бодлоо. Тэгтэл нөгөө хүүхд маань яг нөгөө материал үзэлт болоод ирэхээр одоо нөгөө нэг яг миний сэтгэл зүй болон намайг хайрлахаар болоод одоо би тэр хүнд одоо тэр өгдөг байсан юм а өгч чадхаа болоод ирэхээр намайг хайрлахаа болж гэдэг. Яг л энэ материалын аз жаргалын юу нь яг тийм хязгаарлагдмал байхгүй. Би тэр хүнийг одоо одоо бага настанд ингээд ер нь хүүхд чинь ер нь 10 за одоо бид нар шилжилтийн нас гэдэг юм л шилжилтийн нас хүртлээ бол одоо хүүхдээс юу хамгийн хайртай юм чинь зүвэг бол аав ээж л гэнэ шүү дээ. Яг тэр аав ээж хараад тэр өөрөө юу ч чадахгүй тэр хүний хувьд бол аав ээж нь бурхан шүү дээ. Бүх юм өгч байгаа. Тэр хүүхдийг хайрлж ийн хоол өгч ийн өмсөж ийн унтах орон гэрээ өгч шүү дээ. Тэр чинь одоо яг тэр хэмжээгээр л зөвхөн тэрүүгээр хязгаарлагдаад ингээд тэр хүүхдийг хүмүүжүүлээд байх юм бол тэр хүүхд маань тодорхой хэмжээний дараа зөвхөн бас л яг л тийм хоцортой хот болно. Тэгээ бид нар тэрийг өгөхөө болоод ирэхээр тэр хүүхд яг биднийг хайрлан байхгүй. Тэгэхээр би юуны төлөө амьдарч ирсэн бэ өдөө болтол юуны төлөө хичээж ирсэн бэ гэдэг асуулт нөгөө хүнд үлдэх юм шүү дээ. Амар нөгөө нэг гомдолтой үлддэг шүү дээ. Ер нь настай хүмүүс ингээд ярахаар ингээд би ингээл насаараа маш их хөдөлмөрсөн. Би эдрийн төлөө бүх амьдралаа зориулсан. Гэтэл намайг хинч харахгүй байна. Яг бол бид нар тэр хүнд яг бид нар өөрснийгөө ч олоогүй тэр хүмүүс өөрийгөө олгоч юуг нь өгөөгүй байхгүй. Зүгээр л ажлын машин байсараа бол амьдралаа дуусгасан л тийм яг үнийг хэлээ. Тэгэхээр тийм бас одоо жишээ нь өөр хүүхдийнхээ төлөө би өөр хүүхдийнхээ төлөө амьдарч ийн гээл цаг наргүй яваад идэх гэсэн чинь нөгөө хүн одоо жишээ нь гэмт хэрэгтэн болчулж юм уу тийм. Бусдад хор хангахруулах учруулдаг тийм хүн болчвол тэр хүний амьдралын зорилго тийм сонирн болж дуусч байгаа. Тийм шүү дээ. Бүр утга учир болчихж байгаа байхгүй тийм.
одоо хүн болгол мэдээж хүүхдийн архичин болгочихоос хүүхдийнхээ одоо ямар ч юм юу хий одоо дими зүгээр л нэг юм цаг нөхцөдөг тийм хүн болохыг болсгүй шээ болж өгвөл ингээл бас олон танигдсан тэг бүр болж өгвөл олон танигдсан ажилтаас ээж аавдаа дуулууртай хүн болгол амар гоё юм өрөөдөж байгаа гэхдээ яг тийм боломж бол байхгүй яа тэгвэл бид нар өөр хүүхдтэй зөвхөн хүмүүжлийн 25% л үүд юм бэл. Бидраас ерөөсө 25 хүүхдэл бид нар тэр хүний амьдрал ерөөсө 25% нөлөөлөх чадвартай. Үлдсэн одоо 75%-ийн 25 нь болохоор орчингоос авдаг. Сургууль, ажил, одоо хүүхд байхдаа цэцэрлэг сургуулаар тий. Тэгэл том болоод өшөө жоохон том болоод ажил юу гэл ингээл орчин найз нөхөд гэл ингээл авдаг. Тэгээд 25% нь болохоор өмнөх амьдралын одоо карма. Тэр хүн яг л юу хийсэн тэрнийхээ үр дүнг авнаа. Юу туулах хэвээр тэрийгээ туулна тий. Тэрийг бид нэр өөрчилж чадахгүй. Яаж ч чигээд өөрчилж чадахгүй. Аха. Гэхдээ энэ үгээрээ хоёулаа өөр хүүхдийнхээ төлөө битээ амьдраа, өөр хүүхдийнхээ төлөө битээ хичээ гэж хэлээгүй үстэй. Хэлээгүй. Яг тэрэн дээр хүмүүс айгүй өрөөсгөл ордод шүү дээ. Одоо ингээл одоо тэгж тиймээ гэдэг нь одоо битээ одоо юу ч битээ хий гэсэн үг шүү байхгүй. Бид нар өөр хүүхдийнхээ төлөө өөрөөсөө шалтгааллах бүх юмыг хийгээд хамгийн гол нь тэрэндээ тэр нэг өөр хүүхдээ яг тийм болгоно гэсэн тэр нэг өөрийнхөө тэр нэг юм бодолт ингээд нэг яатсан байгаа. Нэг төлөвлөгөө зураг ингээд зураг зурсан. Тэр хүний яг ийм болгоно ингээд ийм л хүн болоосоо гэсэн юмдаа өөр амар итгэдэг. Тэрэндээ автдаг. Тэрэндээ нэг хүрхгүй болохоор хүн ингээд бүр ямар ч урамгүй болдог тий. Өста нэр ямар ч хэрэггүй өста бүх юм маань инглээ гээл тий. Тэгээ тэр ер нь бүх үйлүүдийн хамгийн зовлон авчирдаг юм тэр хийж байгаа үйлийнхээ үр дүнд татагдах үед юм бэл. Ер нь бол ведэд бол бүх зүйлийг өөрийнхөө бүр максимум буюу хамгийн дээд чадах бүхнээ одоо тултлаа хий гэж ярьдаг тий. Өөрөөсөө шалтгааллах юмаа тултлаа хий. Тэгтээ тэр үр дүнд нь битээ татдаг. Энэ маань айгүй жоохон хэцүү. Одоо хүртэл ингээл миний хувьд бол ингээл автоматар л үр дүндээ татагддаг тий. Хүн чинь ингээд уусаа тодорхой энерги зарцуулж байгаа бол тэр энергийнхаа үр дүнд заавал татагддаг юм бэл. Яг л надаас маш их цаг гарсан, надаас маш их хүч гарсан, тэгээ сэтгэл гарсан болохоор яалтчгүй ингээд нэг хүлээлт өгөөсдөг юм билээ үгүй. Тэгэхээр тэр хүлээлт мэн угаасаа ямар ч тэр нэг зүгээр хий хоосон л зүйл байхгүй. Тэгээ миний зөвхөн өрөөдөл түүнээс ш бол яг тэр нь биелнэ гэсэн үг ш. Тэгэл юмуд яг үнэхээр сэтгэл готрол боддог тийм. Яагаад ведэд хийж байгаа үйлийнхээ үр дүнд бити татдаг гэж хэлдэм бол? Яагаад тэр нь болохоор ингэдэ одоо тэр нөө зовлонгийн ерөнхийдөө баг одоо учир шалтгаан болчихж байгаа байхгүй юу. Яг бол бид нар ингээд үр дүндээ татагдахаар л одоо тэр маань ингээд нэг миний хүснээр болохгүй болохоор миний уур хүрдэг. Миний дургуй урдаг, миний урам хугардаг. Тэгэл тэр урам, дургуй, уур эдгээр чинь бүхэл зовлонгийн учир шалтгаан болоод байна. Хүн уурлахаар яг өөрийнхөө ухаанаа алдна тий. Өөрийгөө контролдож чадхаа болно. Одоо хэлэхгүй хэлнэ те үлдэхгүй үлдэн те гэх жишээтэй. Тэгэл одоо гих жишээтэй одоо энэ бүхэл одоо юм хүний одоо эмоц гэж яриад байгаа шүү дээ. Сэтгэл зүйн ямар нэгэн тийм нэг буруу мэдрэмжүүд маань бидний дандаа л нэг юу оруулдаг шүү дээ те. За тэгэхээр саяны ярианы дүгнэлт талхаар өөр хүүхдийнхаа төлөө амьдрах ч юм уу те ямар нэгэн материалын зүйлийг амьдралынхаа зорилго болгох бол яг 100% бүрэн төгс биш. Гэхдээ үнийг заавал өөрөг байдлаар хийх хэрэгтэй ёстой. Хайж болохгүй. Гэхдээ энэ яг таны амьдралын эцсийн зорилго мөн үү гэдгийг та өөрөөсөө асуугаад үзээрэй л гэдэг санааг хэлэх гээд байгаа шүү. За өөр хүүхд дээр тэгдэм байх. За зарим хүмүүс ас жаргал ямар нэгэн байдлаар таашаал ханамж мэдрэхин төлөө амьдрдаг юм байна. Өөр бас за зарим хүмүүс буйны үйл өглөх хандваас ас жаргал мэддэг юм байна те. Өөр ямар жишээ гэж бол. За одоо тэгээд нөгөө карма мэн гэл сая ерөнхийдөө ингээд юу маягаар явлаа шүү дээ. Тэгээд карма буюу үйл гэдэг юм дотор ингээд явчлаа та. Тэгээд үйл мэн ингээд дотроо ерөнхийдөө яг ведэр бас өмнөх подкастуудаас манай сонсогчид маань сонсч ирсэн баг тийм ингээд 3 хуваагддаг. Тийм. Ерөнхийдөө карма гэдэг маань ерөнхийдөө бидний одоо зөв үйлүүдийг ерөнхийдөө карма гэж ярьж байгаа. Одоо ви карма буюу миний одоо түрүүн хархан мөнхөд үлдчихэж байгаа хүсэл тачаалд үлдчихэж байгаа карманууд маань болохоор үйлүүд маань болохоор ерөнхийдөө ви карма буюу одоо буруу үйл тийм. Тэгвэл одоо тэнд би нэг юм хэлмээр дандаа санагдтыг.
одоо арх тамхи энэ донтуулдаг бүх юм маань яагаад хамгийн муу одоо юу ханхан муугийн аз жаргал вэ гэхээр зүгээр л хамгийн ингэ шиг зүгээр ингээд шоронд очиод ингээд бид ингээд зүгээр хүмүүст асуулт тавь. Та яг тэр үлийг яагаад хийсэн бэ гэдэг асуулт зүгээр хүнээсээ тавихад би бол асуултыг яг шоронгийн хүмүүс тавьж үзээгүй л дээ. Тэгэхээр зүгээр миний автоматар бодоход бол тэнд шоронд байгаа хүмүүсийн бараг 100-ны багадаа 90% ямар нэгэн тийм нөгөө нэг донтуулагч юм хэрэгэлсэн байхдаа л хийсэн байдаг байх гэж бодож байна. Хүн эрүүл ухаантай ажиж тийм хийхгүй шүү дээ. Магадгүй зарим хүмүүс нь үлдсэн хүн тодорхой хэмжээгээр бас сэтгэл зүйн одоо депресс стресэнд ороод одоо тийм ингээд өөрийн уур хуцаараа барьж чадахгүй гаргасан байж магадгүй. Гэтэ миний бодоход бол 100-ны 90% ерөнхийдөө яг тэр төрлийн одоо амтаг авснаас болж гардаг. Тэгээд яагаад гэвэл тэгээд тэр муу нөгөө аз жаргал одоо ханхан муугийн аз жаргал юм төлөөс нь илүү өндөр төлөөстэй гэдэг зовх төлбөр нь тийм. Саяхан та хоёрын яриадсэн зүйлүүдийг яг гол хэлэхэд байгаа санаа нь болохоор энэ зүйлүүдийг битээ амьдралынхаа зорилго болгоорой. Энэ яг миний амьдралын зорилго мөн үү гэж өөрөөсөө нэг асуугаад үзээрэй гэж нэгдүгээр хэлэх гэдэг. Хоёрдугаар тийм энэ зүйлүүдийг амьдралынхаа зорилго болгож явснараа энэ зүйлүүдийг хөөцөлдөж явснараа ямар үр дүнд хүрэх вэ гэдгийг заавал бодож үзээрэй. Гэдэг санааг л өгөх гээд байгаа юм шүү тийм. Тэгэхээр одоо эхлээд тэр зүгээр нөгөө арх тамхич гэдэг юм уу тэр зүйлэндээ ингээд нөгөө амт аваа болоод ирэхээрээ цаашлаад яаж хар тамхи руу орж ин тий. Одоо эхлээд хөнгөн байж байгаа нөгөөтгөөсөө таашаал авах болчлаа. Цаашаа яаж ийн бүр хүнд рүү орж ийн. Тэгсээр аваад бүр амьдралыг чинь тий тэр чигтээ байхгүй. Ганцхан өөрийнхөө амьдралыг тэр хүмүүс устдаггүй штэ. Гэр бүлийнх нь хүртэл ингээд эцэг их ах дүүс нь тэр хүний харах болгондоо зовдөг штэ. Тэгэхээр зөвхөн өөртөө зовлоншуулаа шалдаггүй өөрийн бүхэл эргэн тойрон хүмүүст зовлон гэдэг юм учруулж байгаа тийм. Тэгэхээр тэр зөвхөн өөртөө биш тэр олон хүмүүс зовлоншуулж байгаа учраас тэр зовлон маань маш одоо төлөөс нь маш одоо тэр ханхан моос авч гарч аруул маань маш төлөөс өндөртэй тийм. Ер нь л Ведэд энэ бүх бидний аз жаргал гэж нэрлэж байгаа зүйлийг Майя гэж нэрлэдэг шүү дээ. Майя гэдэг үг чи өөрөө хий хуурмаг хоосон байхгүй зүйл гэсэн утгатай. Та энэ талаар жоо. За яг Майя маань Майя гэдэг үг маань яг хий хоосон буюу хий хоосон орон хуурмаг зүйл гэж яддаг тийм. Тэрийг болохоор одоо ингээл зарим одоо юунд сургаалт одоо буддийн сургаал дээр болохоор одоо үүтэй хоосон чанар гэж явж байна те. Тэгээд яг тэр чиглэлээр явж байгаа хүмүүс маань бүх юмыг үүсгдэг шүү дээ те. Тэгэл одоо яг тэр сэтгэл зүйн ингээд ерөөсөө бүх хүмүүсээр явдаг. Одоо би чинь амьдрах хэрэгтэй шүү дээ гэж ярьдаг байхгүй хүмүүс. Үгүй энэ чинь би чинь одоо юу зээл тавьсан ажиллаа хийхгүй болохгүй гэх бүх юм ингээд орхино гэж боддог. Үгүй энэ амьдрал маань яг ингээд хий хоосон хуурмаг гэж ярьж байгаа нь хоосон гэсэн үг бол биш. Бүр ингээд огт байхгүй хоосон гэсэн үг бол биш. Энэ маань яг бодит. Яг бодит байдаг те. Гэхдээ нөгөө энэ маань зөвхөн бидрийг энэ нэг юм юунд ингэ хүлж идэг л нэг тийм нөгөө энерги байдаг те. Зөвхөн юм гадаад одоо юу гэдэг нь хүн өөрийнхөө дотоод руу биш зөвхөн нэг юм гаднах юм дээр л одоо нөгөө одоо бүх юм төвлөрөөл яваад байгаа гэсэн үг те. Тэгэд энэ Майя гэдэг юм бол ерөөсө бидрийг ийм материалын ертөнц буюу энд ерөөсө хүлж барих. Одоо бүр тийм одоо юу гэх юм занг юутэй. Ерөнхийдөө энэ материалын ертөнцийг бидрийг одоо ерөнхийдөө ингэж уяхал байлгах тийм энерги байхгүй. Тэгвэл Майя гэдэг чинь угаасаа ерөөсө бидний нүдэнд харж баригдаж байгаа бүх зүйлийг Майя гэж байна. Энэ нь яг нөгөө нэг Ведэр бол ингэж ярьдаг чинь зүйдтэй яадаг те ингээд хүн зүйдэлдэг шүү дээ те. Хүн зүйдлэнгүүд одоо яг ингээд сэрэнгүүд яг нэг бодит юм шиг байдаг те. Яг жинхэнэ болсон юм шиг байдаг. Бид нар ч мөн тэгэл баярлж сэрнэ, өөл сэрнэ, өөрийнхөө хүчин гэж сэрэл бүр ингээд хүлээгээл ингээд чочоос сэрдэг шүү дээ те. Бүр тэгтлийн бодит гэж мэдрэмж өгдөг. Яг энэ амьдрал маань яг тэр зүйч шиг тийм амар бодит бидрийг мэдрүүлдэг. Тийм учраас бид нар ингээд энэ бүх энэ харж байгаа юмдаа татагталтай жинхэнэ гэж бүртгэдэг тийм. Гэтэл энэ минь дандаа л тодорхой цаг хугацаанд л үргэлжилдэг юмнууд. Тэгэл тодорхой хугацааны дараа байхгүй болчихдог тийм. Аз жаргал маань тодорхой хугацааны дараа алга болно. Зовлон маань дахиад тодорхой хугацааны дараа байхгүй болно тийм. Тэгэл ингээл энэ маань ингээд үргэлжлэл яваад байдаг. Тэгээ бидний нүүлийг ингээд үүлэх тусмаа хөдий чинээ бид нар яг энэ материалыг буюу энэ харж байгаа яаж байгаа юмдаа татагталтай байна. Төдий чинээ бид нар яг энэ материалын ертөнцид хүлээстэл байхаар бол гэтэл бид нар бол яг юм дээр Ведэр бол бид нар сүнс буюу одоо нөгөө мөнхийн гэж яриад бид нар ч хүн төрлөختний гол зорилго мөнхөл амьдрах гэж яваад байдаг шүү дээ.
Бас нэг амьдралын зорилго нэмэгдлээ гэж. Тийм. Ерөөс амьдралын зорилго нь ерөөс бүх ерөнхий хүмүүсийн ухамс ерөөс мөнхөл амьдрах гэдэг. Өгөхгүй л амьдрах сонирхолтой тий. Өгөхгүй амьдрчих юм бол угаасаа төрөхгүй нь ойлгомжтой шүү дээ тий. Тэгэхээр төрөлтийг шууд хасчих байгаа байхгүй. Тэр дөрвөн зовлонгийн нэг тий. Төрөлт, өтлөх, өвдөх, үхэх тий. Тэнгүү шин тэр нөгөө нэг хүн чинь ерөөсө бүгд л одоо ингээд энэ олон технологи, энэ олон одоо энэ тариа тий одоо энэ бүхэл юм чинь ерөөсө мөнх амьдрах гал үзээд шүү дээ. Мөнх амьдрах гал үзээд байна. Яг үл сүнс мэн өөрөө мөнх байхгүй тий. Тэр нөгөө нэг одоо бид нар өөхөх гэдэг байгаа процесс маань зөвхөн л одоо нэг хувцас тайлах. Миний хувцас урагдаал, хуучрлаа. Тэр унхаа хувцастай хүн явахгүй. Тэр нөгөөдгөө солих хэрэгтэй болно. Энэ бие маань хөгшрөөд, өтлөөд бүр энэ надад сүнсэнд ерөөсөө үйлчлэгээ болчихж байгаа байхгүй. Миний хий гэсэн одоо уус настай хүмүүс гэдэг чинь хийж чаддаг юм а хийж чадхаа болчихжээ. Юмаа мартдаг болчихжээ. За ста нэрээ нөө хүүхэд нохоон дог болно гэдэг чинь л болж ингээд. Тэгээ ерөөсө тэр хүний нөө хүсэл нь байгаад байдаг. Бүх хүсэл нь яг нартай адилхан юм хүснэ. Настай 80 90 хүрсэн хүмүүсийг 100 гарсан хүн байж бол бүр амар юугаар яа л та. Хүсэл яг надтай адилхан хүсэлтэй. Яг адилхан хүсэлтэй ерөөсө тэр хүн ингээд 100 наслаад бид нар тэр хүнийг харахад гаднаас харахад баг өгцөн гэж тооцдог шүү дээ. Тэ тэгтэл тэр хүн маань бол одоо яг одоо зөндөө удаа амьдрна гэсэн бодолтой байдаг. Бүр ингээд дахиад зөндөө удаа амьдрна гэсэн сэтгэл зүйтэй байдаг. Өшөөл амьдарч байгаасаа, өшөөл байхаасаа тэгэл нөгөө нэг ядчил одоо бүр нөгөө нэг одоо ханхан мухаас аз жаргал амьдардаг байсан, авдаг байсан, аз жаргал авдаг байсан хүмүүс минь архин авчдгаа байл. Тамхиа татчих чадхаа байлна. Манай нэг юу гэдэг хөршөөдөг байхгүй юу? Нөхөр нь нөгөө нэг хоёулаа насаараа тамхи татсан эхнэр нөхөр нь өөршиг юугаар нас орсон сая 2 жил өмнө. Одоо эхнэр нь ингээд нөгөө нэг тамхиа ингээд татаад ээж байдаг. Тэгээд нөгөө нэг тамхиа нэг ханиа төрхээр тамхиа болчтой. Нөгөө нэг бүр ингээд одоо нөгөө нэг тамхи татаж чадахгүй болсон байхгүй юу? Тэгээд ханиа төрхээр бүр нөгөө зогсохоосоор аргагүй болдог. Тэгээд нөгөө нэг ханиад нь жоохон гайгүй болоод бүр имлэг баг хатгаа болгонд даа нэг жоохон гайгүй болно. Тэгээл одоо татахгүй л гэлдэг байхгүй. Тэгээл нэг хэсэг хугацааны дараа тамхи та тамхи дахиад татчихсан юм уу гэсэн чи харин тийм. Тэгэл нөө хархан муугаас авч байгаа жаргалаач хүртэл авч чадхаа байлдаг. Гэр бүлийн таашаалаас нөгөө нэг ирэмийн харьцаанаас авч байгаа таашаалаа авч чадхаа байлна. Тэгэхээр тэр хүмүүс маш их зовдөг буюу нөгөө төрөний нөгөө нэг энэ хархан муухай буюу хүсэл тачаалаас авж байгаа нөгөө нэг хүмүүс маань амьдралын ихэнд болохоор ингээд амьдрал маань баал бурам маш амттай сайхан гоё байдаг. Юу гэснээ хийгээл хархан муухаас авна уу хүсэл тачаалаас авна уу ягаад гэвэл биеийн залуу байна тэр бүх одоо өөрийнхөө хүсэл буюу аз жаргалыг би ингээд өөрөө хамтлах боломж байна шүү дээ тий. Тэгэхээр ингээд хөтлөөд ирэхээр маш их зовдөг. Яг бол тэр бүх хүсэл нь яг адилхан байдаг. Бэлгийн таашаал авах хүсэл нь бага, амттай хоолой хүртэл идэж чадхаа байлна тий. Хоолой шингэж чадхаа болчихж байгаа тий. Тэгэл ингээд энэ бие маань угаасаа сүнсэнд маань үйлчлэхээ болохоо тэр бие маань ингээд бие орхиод сүнс тэрийг орхиод дараагийн биеийг авдаг. Тэгэхээр юм чинь ингээд материалын ертөнцтэйгээ ер нь баг сүнс буюу жинхэнэ биегээс босоод баг бүх зүйл маяа гэдэг чинь энэ ширээ маяа, энэ шкаф маяа, тий миний энэ дээл маяа гэх бүх зүйл маяа тэр утгаад одоо өөр хүүхдийн хүртэл маяа буюу тэр хий хоосон байхгүй зүйл гэж аахгүй яагаад байхгүй гэхээр одоо байгаа юм шиг мөртлөх хэсэг хугацааны дараа байх чинь тий чинь одоо бидний гэр бүл байлаа гэхэд миний өөр хүүхд аав ээж минь байлаа гэхэд тий би эднэртэй үнэхээр хайртай миний амьдралын цорын ганц утга учир аз жаргал минь гэд бодоод явж байтал өглөө дараагийн амьдралд шал өөр одоо шал өөрөд ч юм уу Африк ч юм уу очиод төрчин нөгөөний хүмүүсээ огт санахгүй огт яахгүй те нөгөөний хайр хайчуу ингэхээр эн чинь ингээд хятадсан чинь байхгүй болчихж байгаа байхгүй те ингээд ийм учраас энэ бүх зүйлийг маяа гэж тайлбарладаг юм а те тэгэхээр маяа гэдэг чинь төр зүйлийн зүйл энэ зүйлийг амьдралын утга учираа болгох бол буруу гэж ведэд тайлбарладаг байх нь тэгэхээр ведэд амьдралын жинхэнэ зорилго юу байх ёстой вэ? Юу байх хэрэгтэй гэж хэлдэг юм бэ? Гэт одоо нэг сүүлийн сэдвээр гараа да. Ерөнхийдөө бол яг бие буюу жинхэнэ бие тэ энэ биетэй холбоотой бие биш. Одоо яг сүнсээ танихаас эхэлдэг гэж би бодлоод байгаа. Гэхдээ тэр сүнсээ таних процесс минь одоо яг түрүүн одоо үед ингээд нэг сэржийн маш их олон сүнсүүд сэржийн гэж хэлдэг. Тэг яг тэр нь бол яг энэ чинь нөгөө нэг ялцчихгүй нөгөө зовлон хэсэг ирэхээр хүн өөрөө ирэхгүй нөгөө нэг үлдчихэж байгаа л асуудал байхгүй бид нар одоо зовлон маань бүр хязгааргүй боллоо шүү дээ тийм
Тэгэл сүнс өөрөө сэрхэж ураагаа байхгүй. Энэ зовлон ч угаасаа тэгэж зориулагдсан шүү дээ. Бидний сэрихээр зориулагдсан тий. Бүр ингээд нэг зовлон маань бүр ингээд дийлэх байлаад ирэхээр бид нар ямар нэгэн өөр ресурс буюу ямар нэгэн өөр учир шалтгааныг өөр ирэхгүй хайж эхэлдэг тий. Тэгээд ингээд хайгаад ирэхээр тэр би сүнс маань би чинь сүнс юм байна гэдэг одоо би чинь энэ би биш, би энэ уран бэлэг биш. Би энэ одоо энэ яг миний танарт харагдаж байгаа энэ би бол би биш те. Энэ бол зөвхөн намайг зүгээр энэ нэг жаргал амсгаад байгаа тэр бүх юм минь зүгээр одоо яхад зориулагдсан л нэг юм машин байгаа. Төр зургийн нэг удаа хөгцсөн. Яхад гэвэл та 100 жилийн дараа шал өөр эрэгтэй хүн ч юм уу, эмэгтэй хүн ч юм уу болцсон өөр газар байж л байж магадгүй тийм болцсон тийм үү. Ургамал болцсон ч юм уу тийм. Ургамал болцсон ч юм уу тийм. Би магадгүй уул руу авирах туртай байж байгаа. Янгэр болоод төрчдөг ч юм уу. Гэгшээ та одоо яг хүмүүс сонсоход бол нэг байж боломжгүй санагддаг л ахалтай. Яг одоо энэ бол үнэн шүү дээ тийм. Тэгэл одоо Аз жаргалын их үсэн маань тэгээд ерөнхийдөө бол ингээд өөрийгөө таньж мэдэх тусам энэ би чинь яг ийм би юм бэ. Тэг энэ олон биенүүд чинь энэгээр дөрөн ингээд яг чи гэд нэг ийм сүнс байж чинь те чиний үр хөвгдгээ сүнс байна. Миний найзууд ингээд эргэн тойрны дэлхийд дээр ийм хязгааргүй олон сүнснүүд те хязгааргүй олон үйл хийгээд хязгааргүй олон ингээд энэ майя донд ингээд амьдраад байгаа те. Тэг ягаад эдгээр маань одоо ингээд яг ингээд энд байгаад байгаа. Яг энийг ингээд ойлгоод ирэхээр энэ маань одоо яг нэг тодорхой тийм нэг одоо зарим юмнууд болохоор одоо энерги гэж яриад байна шүү дээ тий энерги байна. За манай монголчууд бол гол төлөвөөр нь байгаль дээр явдаг шүү дээ тий. Байгаль буюу одоо нэг одоо байгалыг шүтдэг шүү дээ манайхан ч байгаль буюу одоо яг энэ маяг шүтж байгаа. Тийм яг маяг дээр толгойлж байгаа одоо бидний харж байгаа энэ маань бол зөв. Яг л бид нар энэ байгальтайгаа зөв харьцах хэрэгтэй. Энэ байгальтай бид нар яаж зөв харьцах вэ гэвэл энэ байгаль маань бурхны нэг бүтээл юм байна гэдгийг хараад эхлэхээр бид нар байгалаа хайрлаж эхэлнэ. Бид нар би чамайг хайрлаж эхэлнэ. Яг л бид нар бүгд бурхны бүтээл. Бурхан маань биднийг яагаад бүтээснийг бүр илүү тодорхой ойлгож эхэлнэ те. Энийг бүр мэдлэгээр л бид нар энэ бүх юмыг яг тодорхой харж ойлгох гэж хичээж эхэлнэ. Тэр энэ мэдлэг буюу энэ бидний анхдагч их үүсвэр хаан хин юм бэ. Энэ маань яг юм яг бид нар шиг юм сүнс байдаг тий. Гэхдээ бид нар шиг хязгаарлагдсан бол биш тий. Тэгэхээр нөгөө хоёулаа гол нь амьдралын утга учир аз жаргал гэдэг point дээр явж байгаа шүү дээ тий. Тэгэхээр таны саяхан ярьсан зүйл аз жаргал гэдэг ухагтгуунтай яаж холбогдож байна? Яг би зүгээр нэг өөрийнхөө энгийнээр л тайлбарлаж хүнд хүмүүс одоо яаж хүлээж авах нь манай сонсогчдын л одоо юу ах л та зүгээр би өөрийнхөө ойлгоод одоо хүртэл нэг 6 жил тодорхой хэмжээгээр одоо ведийн соёл буюу энэ ведийн ухааныг өөрийнхөө амьдрал дээр хэрэгжүүлэх гэж яваад ерөнхийдөө ойлгосон юм байна болохоор одоо би ингээд ямар нэг юм хийхэд байсан тийм ээ ингээд дандаа хязгаарлагдмал мэдрэмж авдаг байхгүй юу яг би ингээд их усүрээ таниад мэдээд яг энийхээ утга шалтгааныг яхад надад юм хийхэд хамаагүй хэлбэр болдог. Миний хүслээ хүртэл биелүүлэхэд миний хүсэл буюу миний одоо юу маш хүчтэй болж эхэлдэг тийм үү одоо ингээд бид нар ингээд харж байна л да тийм ингээд янз бүрийн одоо нэг ютуберүүд гэж ярьж ин тийм ингээд янз бүрийн хүмүүс ингээд маш ингээд креативны амар ингээд гоё сайхан юм хийдэг хүмүүс байна тийм тэд нар маань тодорхой нэг юм цэвэр ариуны үйл дээр ингээд нэг үлээ хийж байгаа учраас тэдний ингээд юм нэг бүтэмжтэй явдаг шишээтэй ч үгүй тийм үү. Өстө тус болох сэтлээс хийж байгаа учраас тийм гişтэй. Тэгэхээр ерөнхийдөө би аз жаргалынхаа учир шалтгааныг хийгээд олцохоор биш тийм үү. Ингээд би үйл үлдэхэд амар юм аюу одоо тааламжтай гэхэд хаашаа яг л би ягаад энэ хийж байгаагаа мэдчихэж байгаа тэгэхээр тэр маань илүү ингээд урам зоригтой гоё хийдэг ч гэдэм үү те өнөөдөр ингээд магадгүй ингээд би нэг юм хийн алдаа хийн гэхдээ би яг мэдээж алдаан дээрээс суралцсан энэ бол зөвхөн би суралцах надад хичээл орж ин гэдэг өнцгөөс харж явдаг. Түүнээс миний зовлонгийн шалтгаан болдоггүй. За би энийг суралцсан ба штэ. За би өнөөдөр ингээд ичлээ буруу ичлээ. Бүхэл хүндийн амьдралаас суралцаад явж байгаа штэ те. Яг ведээр ингээд хүн ингээд амьдраад эхлэхээр бүх юм хичээл гэж харж энэ за яг яагаад би ингээд энэ дээр асуудал үүсчүү энэ минь надад тодорхой хэмжээгээр зовлон өгч байгаа тий эндээс энд нэг яг юу орж байгаа юм амьдралын хичээл орж ирж байгаа юм гэд ингээд би яг тэрэн дээр ингээд бодож эхэлдэг байхгүй за эндээс би яг юуг ойлгох хэрэгтэй байсан бол
юу мэдэх хэрэгтэй юм бол. Тэгээд тэрийг ингээ ойлгочход биш ингээ алхам хийгээ явдаг тийм. Ухралт баг байхгүй. Ухралт маань магадгүй зөвхөн тэр нэг хичээлэл нэг ингээд тэр надад тэр амьдралаас тэр ойлгох байсан тэр хичээлэл ойлгох нь л чухал байгаа. Тэр нь л жоохон ухралт юм шиг харагдаж жоохон зогсон юм шиг. Зовлон биш хичээл гэж хараад эхлэхээр ас жаргал болж хуурж ин гэсэн үг юм биш үү те. За ер нь баг тийм. Тэр зовлон маань тэр магадгүй өөр хүмүүс харахад тэр яг ингээд эн чинь одоо ингээд номсод руу уншаал ингээд амьдраад битраас нэг ялгаагүй байна гэж хардаг. Гэтэл миний нөгөө дотоод орчинд болохоор амар тийм нөгөө зовлон маань баг юм маш хөнгөө хөгжиж байна. За одоо би тэгвэл өөрийнхөө өнцгөөс тайлбарлах үү те. Нөгөө харилцсан ярилцаж явж байгаа шүү дээ. Ерөнхийдөө уулын тийм те. Тэгээд юу түрүү ингэж ярьсан те харанхуй мөнгө өсөлт хичээлийн цэвэр ариуны ас жаргалуудыг ер нь дэлхийн бүх хүн ам энэ ас жаргалуудын аль нэгийг хөөцөлдөж амьдралын зорилго болгож явдаг гэсэн харанхуй мөнхийн ас жаргал ямар үр дүнд хүрдэг вэ гэдгийг хангалттай ярьсан те. За одоо тэгээд өсөлт ачаалгыг ярьсан. За цэвэр ариуны хоол ер нь бол хүн тосолох өглөө буян хийх гэдгийгсэн те. Гэхдээ энийг ас жаргал өөрийнхөө амьдралын утга учир болголоо гэдэг нь бас яг 100% үгээ бодоод үзье л да. За би одоо нэг үнэхээр боломжтой болоод би нэг эмнэлэг байгууллаа гэж бодъё. Гэхдээ яг хүмүүс үнэхээр тусалахын хувьд болох уу болно те. Гэхдээ бүх хүнийг хүчнээс нь салгаж чадах уу? Хүмүүс өвдгөө болох уу? Зогсох уу? Үгүй шүү дээ. Харин ч баг ингээд эмнэлэг ихсгэхийн хэрэг хүмүүс баг өвдгөнэ гэсээд улам амьдралтай хайн ханддаг ч юм уу те. Ер нь баг тийм болоод байгаа шүү дээ. Тэгэхээр өөрийнхөө үүргийг шууд эмнэлэгт очиж байгаа байхгүй тэр чинь те. Тийм. Өөрийнхөө биеийг анхаарах хэрэгтэй бол эмнэлэг миний биеийг хариуцсан гэдэг нэг шууд хариуцлага. За одоо жишээ нь за эсвэл би нэг хүн туслалаа ингээд баг ингээд ялаа гэж байна. Тэгэхэд тэр хүн ингээд за тухайн үедээ би ингээд тусалсан ч гэсэн тэр хүн ингээд нэг бас амьдралын утга учирыг олохгүй зовоод лагаа болвол тэр бас ингээд миний тус яг үнэхээр 100% тийм төгс бүрэн болж чадчихна ч гэдэг юм уу тийм. Одоо түрүү нэг өөр хүүхдээр ч гэсэн хангалттай ярьсан тийм. Тэгэхэд ингээд өглөг бусдын сайн сайхны төлөө явах амьдрал хүртэл ингээд бас яг төгс биш байгаа даа биш тийм. Тэнгүүт ведэд юу гэж тайлбардаг вэ гэхэлэр хүн яавал бүрэн дүр аз жаргалтай болдгийм бэ гэдэг асуултанд юу гэж хариулдаг вэ гэхэлэр хүн амьдралынхаа жинхэнэ зорилгыг олчих юм бол аз жаргалтай болно гэж тайлбардаг. За тэгвэл хүний жинхэнэ зорилго юу юм бэ? Бид нар юуны төлөө амьдрагдсан юм бэ? Яагаад бид нар энд хүн болоод төрсөн юм бэ гэдэг асуултын хариулт ведэд яг тодорхойгоор байдаг байхгүй юу тий. Гэхдээ за ялангуяа бидний одоо энэ Вайшнав гэдэг ведийн салбар гэх юм одоо тийм энэ салбарт яг юу гэж үздэг вэ гэхлээрээ хүн бол анханасаа энэ материалын ертөнцид байх зориулттай биш юм аа. Хүн буюу одоо сүнс маань тийм. Бид нар бол энэ анханасаа материалын ертөнцид байх зориулттай биш юм аа. Материалын ертөнц буюу бидний амьдарч байгаа ертөнц маань ямар өөрөг зориулттай вэ гэхлээрээ чанартай. Бид нар одоо ингээд уг нь бол анханасаа ингээд бурхантай мөнхийн харилцаатай холбоотой байсан бурханлаг ертөнцид амьдарч ирсэн сүнснүүд юм байна л та. Тэгээд одоо ингээд бурхан татаархсан ч юм уу те ямар нэг тийм бүгд төгс байдаг тэр ертөнцид ямар нэг өчүүхэн жижиг алдаа гаргаад тэгээд суралцгаар амьдэрсэн гэж ярьдаг. За чи ямар нэгэн хичээл суралцах хэрэгтэй юм байна гэд материалын ертөнц рүү илгээгдсэн болж таарж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт энэ ариун гигийн хүмүүс тэгж тайлбарладаг шүү дээ. Тийм ведэд те. Тэгэнгүүт энэ материалын ертөнцид бид нарт тэр хичээлийг тэр бидний сурах ёстой зүйлийг сурахын тулд зовлон гэдэг зүйл байт юм байна. Гэхдээ яг энэ бол бидний өөрсдийн өнгөрсөн карманаас өнгөрсөнд хийсэн карма үйлээс болж байгаа л да. Гэхдээ ер нь бол материалын ертөнц бол жаргал зориулсан орн биш, зовлон зориулсан орн юм аа гэж ведэд тайлбардаг байхгүй. Уг нь бол бүгд жаргах гад амьдраад байгаа гэсэн чи ягаад ч бидний өгснээр ерөөсө болдоггүй. Дээрээс нь тэр арай гэж хүрсэн аз жаргал нь байна. Хязгаарлагдмал буюу хязгаа нэгэн цагт дуусчдаг. Эсвэл нөгөө амт нь нөгөө урдын шигээ байха болчдөг. Тийм. Тэгэнгүүт нөгөө шиний байгаад эхэлдэг. Тэгэхээр яг жинхэнэ бидний мөн чанар маань юу юм бэ гэхлээр энэ материалын ертөнцид байх зориулттай биш юм байна. Тэр сүнслэг ертөнцөдөө дахин бие авч төрж өгөхөө болоод материалыг бие авахаа болоод энэ материалыг бие чинь байхгүй болчихоор цаана нь нарийн бие сүнс гэсэн хоёр зүйл үлдчихэж байгаа байхгүй юу? Тэр нарийн бие яаж хаяа зөвхөн сүнс гэдэг зүйлээрээ сүнслэг ертөнцид очиж амьдрах юм бол хизээч материалын ертөнцид дахиж төрөхгүй, материалын ертөнцид төрөхгүй гэхлээрээ дахиж хизээч зовхгүй, төрөхгүй, өтлөхгүй, өвдөггүй, ямар ч зовлон амсахгүй тэр ертөнцид ямар ч хоорондын атаархалч гэдэг юм уу тийм уур
уцаар тийм зүйл юуж байхгүй. Саяхан наадах чи яг нэг хүнтэй ярьжсэн гэсэн байхгүй. Наас ч айгүй уйдгартай байна. Дандаа жарч уйдгартай штэ гэдэг байгаа байхгүй. Яагаад гэвэл бид нар нөө яг материалын дээр хаадаг штэ. Ямаг тийм ингээд дандаа жаргаад ах юм бол шал утгагүй. Яагаад гэвэл яг тэр нөө амар их мөнгөтэй хүмүүс яг тэр юун дээр очиж байгаа байхгүй. Тэр чинь үлдсэн өнцөг дээр очиж байгаа байхгүй. Яагаад гэвэл тэр мөнгөөр бүх юмыг худалдаад аваад эхлэхэд тэр хүн ямар ч утгагүй болно. Нөө хүсэл юм өсвөл тэр нь биелж чинь. Юм өсвөл биелж чинь. Яагаад тэр мөнгөөр бүх юм авчиж байгаа тийм. Тэгвэл амар утгагүй юм шиг санагддаг тийм. Тэр чинь нөгөө нэг яг харахад бол яг тэр хүсэл биелээ жаргаад байна гэж нөгөө хүмүүс хараад байгаа бол тэр хүмүүс яг яаж сууж байгаа ч юм ханамж мэдрэхгүй тийм амар хэм аав гэвч ерөөсө тэрнээс юу ч ханамж авах байлцсан бүр ингээд юу ч хийгээд тэрнээс ханамж авах байлна тийм тэгэл яг тэр утгаараа тэр хүмүүс ингээд дандаа жарах юм бол ханамжгүй болох гэдэг тийм яг ийм зүрхнээсээ хүн мэдэрдэг байхгүй тийм гэтэл яг нөгөө нэг яагаад тэр мэдрэмж ингээд явд юм бэ хүн тэгэхээр бид нар яг бурханлыг одоо орчлонд гэх юм уу ертөнцид яг амьдралын наз жаргал яаж явагдгийг юусэн мэддэггүй. Бурханлаг ертөнцийн наз жаргал маань бүр юм тасралтгүй өсөж идэг. Өнөөдрийн авсан наз жаргал маргаашийн авсан наз жаргалаас хэд дахин муу сул амтгүй. Маргааш бүр ингээд тэрнээс их гоё яана. Маргааш одоо бид нар яана гэж айдаг шүү дээ. Одоо нөгөө тэр маань тэх болов миний нөгөө бодсон юм болох болов одоо тэгээд тэгсэн чинь тэгчүүл яах вэ гэх дандаа нэг тийм бодолтой байдаг шүү дээ. Ихэнх бодолтой л тийм үү. Яг бас хүмүүс нэ эргээр сэтгэл үзэж байна л да. Сайхан бодвол ингээд бүх юм бүтэн ингээд гівчээг үндэ бол дотор бол дандаа л тийм нэг болохгүй бол яах вэ? Тэгчүүл яах вэ гэдэг айдас л байдаг шүү дээ. Тэнгүүч яг тэнд болохоор тийм айдас юусоо байхгүй тийм. Бүх юм л тасралтгүй зүр маргааш зүгээр зөвхөн бидний сэтгэл зөө ёо маргааш бүр энээс илүү аж аргалтай болно. Энээс илүү аж аргалтай. Энээс илүү гоё амтаа авна гэдэг. Тэгээд байгаа юм даа тийм. Веднес сударт ингэж тайлбарлаг байна. Сүнслэг ертөнцийн аж аргал хязгаарч дуустдаг. Дээрээс нь хязгаарч хүн нөгөө нэг ханамж мэдрэхэ болно гэсэн ойлголт байхгүй. Улам өсөн нэмэгдэг цаг ингээд байнга өсөн нэмэгдэг гэдэг байхгүй. Тэрийг бид мэдэрч үзэг болохоор яг ямар байдаг мэдгүй. Гэхдээ би энэ веднес сударт итгэдэг учраас тэр зүйлд итгэж байна. Тэгэхээр гэдэг маань агуу чухал. Тийм тэгэхээр хүний амьдралын зарлага болвол та материалын ертөнцид ямар нэгэн аж аргалыг хайх гэж зүтгээд ахаасаа илүүтэйгээр материалын ертөнцийн бүх хүслээ хаяад бурханлаг ертөнц рүү тэмүүлээ. Бурханлаг ертөнц рүү тэмүүлнэ гэдэг чинь юу гэхээр гэгээр хийх хүсгийг хэлж байгаа байхгүй. Гэгээр рүү ангиж руу тэмүүлээ. Одоо уг нь тэгээ нөгөө бид нар чинь би гэгэрсэн гэдэг нөгөө гэгэрл рүү тэмдэглэж байгаа нэг шоолоод байгаа шүү дээ. Гэгэрлийг нөгөө манайхаа нөгөө яг маяг бүгднийг байхгүй гэж үздэг байхгүй. Одоо түрүү хэлсэн чинь манай найз ингэж яасан чи найз нь зөндөө юм өөртөө штэ ажиллаа хийх болохгүй гэд бүх юм хай гэж бодоод байхгүй. Гэгээр нь гэхээр хүн бүх юм хайна л гэж бодоод байдаг. Бурхан бүр эсэргээрээ тэгдэж штэ. Та өөрийн энэ биед оногдсон бүх зүйл нь одоо хариуцлагатай хандна. Үр хүүхдтэй, гэр бүлтэй, ах дүүслээ, ажилдаа бүх юм хариуцлагатай хандна. Тэгээд өөрөө нөгөө нэг одоо давхар өөрийгөө таньж мэдэх юугаа тасралтгүй ингээд суралцаа. Тэрэнд цаг гарга тий одоо мөнхийн зүйлдээ буюу жинхэнэ бие гэдгийг ойлгох юм мэдлэгийг одоо ингээд тодорхой хэмжээгээр өөрийнхөө цаг хугацааг ингээд магадгүй 5 минут дотор гаргаж болно тийм үү. Хүмүүс болохоор ингээд нэг тэрийг орно гэхэл нэг юм хит үзэл гэж яддаг шүү дээ. Одоо манайхан чи юу гэж яриад байна вэ? Фанатизм бас тэгээд нөгөө нэг ямар юм хэлвэ? Одоо нөгөө шашны нөгөө хит үзэлтэй хүмүүс чи юу гэдэг байгаа юм бэ бас нэг санагддаг. Тийм одоо тэр хит үзэлтэй байдаг чинь ингээл юу гэгээр нь гингүүл бүх юм хайчаал ингээл ерөөсөө яг ингээл ерөөсөө нэг агууд очиод бясалганч байд юм уу одоо ингээл ерөөсөө бүх юм хаяал ингээл ерөөсөө гэгэрlээ бас лам болох ч юм уу яг үнэн тэгэж ингээл ийм огцом үйл хийх гэдэг тийм ведд бол тэрийг зөвшөөрдөг шүү дээ. Ведд болохоор ерөөсөө та энэ биетэй холбоотой юмгаа хий үүргээ биелүүл өөртөө оногцсон үүргээ биелүүл тэрийг бүр сайн бүр урд нь хийдэг байснаас бүр илүү дахин биелүүл гэж байгаа шүү бүр тэрнээс илүү сайн биелүүл тэгээд өөрийгөө таних буюу өөрийгөө таних маань эцсийн сүлд одоо бурхан буюу бид нар бурханы өчүүхэн жижиг хэсэг гэдгийг ойлгох тэр мэдлэгийг та нар одоо ингээд баг багаар амьдрал багаар шүү багаар л бид нар оруулах хэрэгтэй. Өдөр 5 минут байт юм уу. Тэгээ дараа нь 10 минут, магадгүй 5 минутаа байнга ингээд оруулдаг юм зуршилтай болчих юм бол 10 минут болох шээ тий. Тэгээд угаасаа эн чинь өөрөө айгүй амттай л та тий. Ингээд угаасаа энийг ингээд энэ мэдлэгийг хүлээж авах тусам энэ мэдлэгийг газхан хүлээгээд авахгүй амьдралаа заавал бид нар нэг яах хэрэгтэй, хэрэгжүүлэх хэрэгтэй тий. Нэг тэр уншсан, сонссон нэг өчүүх юм байгаа бид нар амьдралдаа хэрэгжүүлээд тэгэхээр
тэр яг амьдралдаа хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээний цаг хугацаа хэрэгтэй. Биднээс бас нэг одоо нэг хүчин чармал гарах хэрэгтэй тийм. Яг тэрийг ингээ хийсний дараа тодорхой цаг хугацааны дараа тэрний үр дүн бүр яалцчихгүй хардаг. Тэгэхээр энэ ч яг үнэхээр юм биш үү? Яг үнэн байд юм байна гэдэг юм ингээд орж ирэхээр хүний итгэл нэмэгддэг. Тэрийг өшөө ингээд тэрнээс амьдралдаа илүү их оруулах тус маань яг бид нар нөгөө аз жаргал гэдэг юу одоо нөгөө нэг хэмжүүр маань ихсээл гэдэг нэл. Гэхдээ тийм нөгөө шунал, тачаал одоо ханхан мөх маягаар биш илүү бидэрт эерэг маягаар явж байдаг тийм. Тэгэхээр ерөөсөө энэ сайн хэлэх гээд байгаа зүйлийг энгийнээр хэлэх юм бол юу гэдэг байгаа гэхлээр та тэр бурханлаг ертөнц рүү гэгэрэл гэдэг зүйл рүү тэмүүлэхийн тулд та юу хийх вэ гэхлээр амьдралынхаа бүх хийдэг юмаа хийгээд та багш мэрэгчлээ бол багшаа хийгээд инженер бол инженерээ хийгээд ээж бол ээжийнхээ ажлыг хийн гэдэг давхар одоо ямар нэгэн тийм бурханлаг зүйл сонирхоорой, тийм сүнслэг мэдлэг сонирхоорой л гэж хэлэх гээд байгаа байхгүй. Тэгхийн бол та амьдралын утга учирыг та арай өөрөөр харна. Та бяцлал сонирхмоор байвал бяцлал сонирх, вэд сонирхмоор байвал вэд сонирх, буддизм сонирхмоор байвал буддизм сонирх, тийм. Муслим бол муслимаа тийм. Христ бол христээр сонирхож бол ямар ч байсан энэ нэг тийм огт өөр ертөнц гэж өөртөө хаалт үүсгэхэ болоод өөрийнхөө сонирхож байгаа ямар нэгэн зүйлийг зүгээр баг ч гэсэн судлаад эхлээд тэгээд зөвхөн судалгаагаа хажуугаар тэр заавар сургаалын амьдралдаа хэрэгжүүлээд эхлэе. Тэгэх юм бол амьдралын утга учир гэдэг зүйл чинь огтөөр болж хувирнаа. Үр дүн шууд бараг мэдрэгдэж ч магадгүй гэж л хэлэх гээд байгаа байхгүй. Дээрээс нь хараа ингээд түрүү ингээд нөгөө манай уран бүлэг эгч минь хамгийн ихэнд ярьж ирсэн шүү дээ. Ингээд за яг энэ материалыг аз жаргалыг ингээд хайхаа болоод ном судар судлаач ч юм уу тэр бурханлаг мэдлэг рүү хандаад эхэллээ. Хизээч хөрхийн мэддэхгүй ямар нэгэн гэгэрл ингээд дотроо төсөөлөд мөрөөдөд яваад байхгүй. Шууд ингээд нэг тийм арай тийм бурханлаг төвшний сүнслэг төвшний аз жаргал дотроос бас мэдрэгдээд эхэлдэг байхгүй юу. Тэгээд тэр нь түрүүний та хэлсэнчлэн би бас өөрөө жоохон ч гэсэн мэдэрчээсэнчлэн тий өмнө нь бидний одоо жишээ нь одоо гоё хоолноос ч юм уу тий эсвэл нэг одоо гоё найз нөхрийн хүрээлээс ч юм уу гоё тоглолт үзэхээс ч юм уу гоё хөгжмөөс ч юм уу мэдэрчээсэн тэр бүх мэдрэмжээс огт өөр байдаг. Шал өөр байдаг тийм. Тийм үнэхээр өөр. Мэдрэгддэг. Тэгээд бас хэм нэг тийм арай их байдаг тийм. Тэгээд тэр мэдрэмжийг мэдрэхийн тулд зарим хүмүүс мансууруулах зүйл хэрэгэлдэг. Тэгэхээр тэрийг бид нэр зүгээр мантра уншаад эсвэл ингээд нэг бөөнөрөө тарин давтаж уншаад мэдэрчдэг. Тийм үнэхээр тийм. Эсвэл тийм байдаг юм шүү. Тэгэхээр амьдралынхаа зорилгыг тунгаан бодоорой. Аз жаргал гэдэг зүйлийг би юунаас хайгаад байна гэдгээ тунгаан бодоорой. Тэгээд бурханлаг мэдлэгийг сонирхоорой л гэдэг санааг өнөөдрийн дугаараараа өгөхийг хичээлээ. За танд бас бид нар бас яг тодорхой хэмжээгээр бас өөрснийхөө юг ятимаа судар номнуудыг бас имлүүлж хэрэгтэй хаас өмнөх юмдаар бас байнга хийжсэн тийм Бхагавад Гита гэдэг манай одоо гол буюу одоо гол үндсэн судар. Буддизмд бол ганжуур данжуур гэдэг шиг, Христэд Библи гэдэг шиг манай Ведэд бид нар энэ Бхагавад Гита гэдэг судрыг гол чиг шугамаа болгож судалдаг. Одоо энэ дээр бол яг бидний одоо нөгөө нэг бүхэл одоо нөгөө нэг карма одоо үйлийг яаж үлдэх үү те сүнс гэж юу юм? Хүний амьдралын зорилго юу юм? Бурхан гэж юу юм? Яагаад бид нар заавал энэ нэг ямар нэгэн эмч хийгээд юм уу, багш хийгээд юм уу, цэвэрлэгч хийгээд юм уу амьдраад байгаа юм гэдэг учир шалтгааны бүгдийг тайлбарлах. Ойлгож чадах юм бол тэр бүх асуултын хариулт байдаг. Тийм. Гэтэ яг анх уншихад ер нь жоохон хэцүү. Тийм болохоор нөгөө өмнөх дугаарууд дээр танилцуулж ирсэн манай бусад арай анхшилтны номнууд байдаг. Одоо жишээ нь миний санал болгодгоор бол даалт ертөнцийн илнүүс гэдэг ном байдаг. Тэрийг эхэлж уншаад дараа нь одоо энэ бид нарыг энэ бүхэн дэлхийд дахин танилцуулсан энэ багшийн маань бусад номнуудыг уншаад тэгж яагаад энэ Бхагавад Гитаг унших юм бол бүр л илүү ойлгомжтой болдог. Тэгээд ганцаараа уншаад ном зөвхөн уншаад бас ойлгох жоохон хэцүү те. Одоо энийг амьдралдаа хэрэгжүүлж байгаа хүмүүстэй яг ирээд уулзаад туршлага солилцох юм бол бас бүр илүү сонирхолтой байдаг, илүү ойлгомжтой болдог. Түн Аз жаргалаас бид нар ч бас тийм шиг ингээд нэг энэ номыг судлаад дуусаад ингээд дуусч байгаа юм болов уу. Энэ зүгээр бидний эхлэл байдаг те. Сая тэгээд ингээд энэ номнууд ингээд тасралтгүй ингээд бидний уншиж
ойлгож авах маш их олон бүр гой ингээд судар номнууд байдаг. Бид нар судар ном гэхээр нэг юм ингээд сууж байгаа л нэг уншдаг одоо лам нарын ингээд нөгөө нэг нь бид нар юу хэлж байгааг нь мэдэхгүй ингээл те нэг юм уншаал байдаг юу хэлээд байгаа яагаад юу хийгээд идэв мэддэггүй шүү дээ. Одоо энэ дээр бол яг монгол хэлтэй ингээд орчуулагдсан. Манай Монгол бол ингээд тодорхой одоо анхан шатны буюу гол юмнууд маань ингээд орчуулагдсан байгаа тий. Тэгээд цаашаа бол ингээд маш олон судрууд бурхны маш олон нөгөө нэг бурхан одоо энэ материалын ертөнцид буюу бидэрт одоо нөгөө нэг яах гэж ингэж бууж ирэхдээ хийсэн үйлдэл бүгд юмнуудыг ингээд уншиж судлах маш юм олон цаашаа тасралтгүй одоо нөгөө нэг хаач хэл мэн хязгааргүй гэдэг шиг ингээд унших тусмал илүү гоё тий. Одоо санагдах. Улмал цаашаа уншмаар санагдал тий. Тэгэхээр яагаад гэвэл тэндээс яг аз жаргал гэдэг юм тодорхой нэг ойлголтыг маш сайн гүнзгий авч байгаа тийм. Тэгэхээр ер нь бол ингээд нөгөө ганданд бид нар ном уншуулдагчдыг баг өөрийнхөө жил номыг өөрөө уншаад байл гэсэн үг аахгүй юу тийм. Одоо нөгөө Бхагавад Гитагийн үг нөгөө нэг ведийн соёл нөгөө нэг болцох тийм манай өнгөрсөн дугаарын зочин өөрийнхөө одоо тэр ведийн соёл гэдэг юм дээр байдаг шүү дээ. Одоо яг энэ Бхагавад Гитагийн одоо энэ 18 шүлгийн шүлэг болгоны одоо бүлэг болгонд 18 бүлэгтэй бүлэг нь нэг бүлэг нь одоо зарим бүлгүүд нь 20 шүлэгтэй, зарим нь одоо ингээд 60 70 шүлэгтэй. Тэгээ энэ бүлэг болгоно нь амьдралын ямар нэг юмыг бидэрт ингээд амьдралыг минь ингээд засч идэг те үр хөвгтэй одоо сайн хань ижилтэй болох юм бол одоо тэтгэр бүлгийг өдөр болгон унш те одоо гэр бүлийн чинь ойр дотны хүн бие орхисон бол тэтгэр бүлгийг өдөр болгон унш. Тийм. Тэтгэр тийм. Жишээтэй одоо ингээл одоо бид нар чинь ингээл нэг хүн насварлаа гэхэд хүртэл ингээл үйл үлдгээл ядаг те. Гэтэл одоо яг насвархаж байгаа бие орхиж байгаа хүнд одоо тэтгэр бүлгийг ингээд байнга уншиж үг бид нар гэл те. Тэгэхээр тэр хүний сүнс маань яг ингээд цаанаас ингээд нэг амар тайвшаа тэр үхэл гэдэг юмнаас айж ингэж бүр ингэж паникт орохоо байлна те. Үхээд би яах гэж байгаа ингээд ойлгож гисэн яад сүнс маань нэг үхэл ингээд нэг ирнэ гэдэг чинь нэг үхэл ойрхон ярьсан тэдрээс айгаад сууж байгаа шүү дээ. Яг бие орхиж өгч гэсэн ингээд үхлийг хараад эхэлсэн тий. Тэнгүүд эдэр чинь ямар учиртай ингээд ирсэн байгаа гэдгийг ойлгоод эхлэхээр паникт орохоо болно тий. Одоо ингээд сандарч мэгдэхэ болно тий. Тэнгүүд тэрийг ингээд ойлгоод ирэхээр дараа төрлөө авах хүртэл ингээд жишээ нь ингээд зам нь ингээд чөлөөтэй болдог жишээтэй тий. Гэх жишээд ингээд айгүй олон бүлэг болгон маань юм байна. Бид нөгөө хүүхдийнхаа нөгөө нэг өөр хүүхдээ нөгөө сайнтай болох хэсэг дүүгэлгийн одоо нөгөө өдөр болгоо уншина гэдэг зориул байгаа тэгсэн нэг хэсэг уншаад зогсчихсон шүү дээ. Энэ Бхагавад Гита гэдэг судар чи ер нь бол юу байхгүй бурхны өөрийнх нь хэлсэн сургаал байхгүй юмнаас нь гарсан. Тийм. Тэгээд энэ одоо бурхан бол за одоо шал өөр сэдвээр орох гал юм л да. Ведд юу гэж үздэг вэ гэхээр бурхан дүр төрхгүй жажуулан дүр зөрхтэй жажуулан бурхан чинь бүхнийг чаддаг ш тийм. Тэгэхээр бурхан хязгааргүй олон дүртэй байдаг, хязгааргүй олон нэртэй байдаг. Дүр зөрх ал дүр алганы нь өөр ингэсэн нэртэй. Бид би бол одоо ганцхан нэг ийм дүртэй байхад бурхан чинь бурхан юм чинь өөрийгөө хийдэл бол ямар л ямар дүр яадаг. Тэгэнгүүт одоо өөрийнхөө бас яг анхдагч дүрээрээ гэх юм уу те. Яг тэр Кришна гэдэг дүрээрээ 5000 жилийн өмнө дэлхий дээр ирэхдээ энэ судрыг айлцсан юм аа гэдэг энэ бол Ведийн гол судар юм аа гэж Ведд тайлбардаг байхгүй юу. За одоо жишээ нь ингээд энэ ном яг ямархуу байдаг вэ гэд нэг жишээ болох юм бол одоо жишээ нь 2 дугаар бүлгийн 22 дугаар шүлэг гэж байгаа юм. Хүн хуучирч муудсан хувцас тайлж хаяад шинийг өмсдгийн адил сүнс хуучин хэрэггүй биеэ орхин шинэ материалыг бие хүлээн авдаг аа гэл одоо иймэрхүү шүлэг байдаг. Тэгээд энэ шүлгийг яаж ойлгоход илүү тус олохын тулд нэг юм тайлбарууд байдаг. Тэгэл ерөөсөө ингээл бурхны хэлсэн сургаал ингээд шүлэг байдлаар байдаг байхгүй. Тэгэл одоо жишээ нь сая миний хэлсэн энэ зүйлийг манай подкастын баг дугаар болгон дээр бид нар жишээ олгож ярьдаг те. Хүн яг ингээ хуучин хувцсаах сольж байгаа юм шиг л сүнс ингэж бие банк сольдог юм аа гэдэг шиг. Тэгэхээр яг энэ ном бол ийм учиртай ном байгаа юм шүү гэдэг. За тэгээд өнөөдөр бас ингээд надад ингээд энэ подкастыг ингээд санал тавьсан баярлалаа. Өнөөдрийн ярьслаа бас ингээд тодорхой хэсэг сонсогч нарт маань бас үр дүнгээ өгөх юм уу тэдэрт бас тэдний амьдрал бас туслаасай магадгүй тэр хүмүүсийг бас тодорхой хэмжээгээр өөрөөгөө таньж мэдэх те өөрийнхөө одоо анхдагч юу бас ингэ ойлгохыг хүсэх тэр хүслийг төрүүлээсэй гэж бодож байна. За тэгэхээр чект байдаг хүн байвал манай орон нутгийн гэртэй холбогдож болно шүү. Тэр нь бол богино хэлэхэд бол бас ингээд одоо ингээд бас ингээд гадаад амьдарч байгаа хүмүүс маань бас ингээд гэр орон хүүхдээсээ хол ингээд айгүй хэцүү байдаг шүү дээ. Стресс, депресс ордог тийм.
энэ мэдлэг маань бас ингээд ганцхан бурхан гэж бүр харахгүй байлаа гэхэд энэ мэдлэгийг ингээд тодорхой хэмжээгээр уншихад хүртэл ингээд сэтгэл тайвширна. Энэ утгаараа бас ингээд бид нар бас ингээд бас Чех улсад одоо Монголын төлөөлсөн элчин сайдын хамт ингээд тодорхой хэмжээгээр бас ингээд хамтарч ажиллаад энэ Монгол хүмүүсийнхаа бас ийм хэцүү байгаа нөхцөлд энэ хүмүүстэй ингээд сэтгэлийн амар амгалан бас өгөх зорилгоор бас ингээд хамтарч ажиллах юм байгаа бас өнгөрсөн төлөвлөлт 2-7 хоног баг одоо 2-3-7 хоногийн өмнө бас ингээд Монголын элчин дээр Чехд Монголын элчин дээр бас нэг үйл ажиллагаа хийсэн байна. Зөндөө хүмүүс оролцсон. Яг хөө маш их жоохон халуун өдөр байсан л та. Уусаа бидний ингээл юм хийхээр ингээ айгу жоохон саадаг үүсдэг шүү дээ. Тэгээд яг хөө маш халуун өдөр болсон баг нөгөө нэг Чехийн хамгийн халуун өдөр болсон баг хэдэн 100 жил болоогүй халуун өдөр болсон. Тэгээд уусаа баг хүмүүс ирэхгүй байх гэж бодсон. Гэтэ яг тэр нөгөө нэг яг бүр ингээд нэг сонсгоос нэг юм юмыг сонсчроос ингээд нэг зүрхэнд яваад идэх хүмүүс яг ирсэн шүү дээ. Тэгээд ирсэн хүмүүс бүгдөө маш баяртай хүлээж авсан. Бас нэг зарим хүмүүс маань энэ номноос авсан байгаа. Тэгээд ер нь бол дараагийн удаа ерөнхийдөө бас ингээд үйлшлүүд нь сонсгосон байна л та. Сонирхож байгаа харин Монголд байдаг хүмүүс нь бол манай Улаанбаатарт байдаг төв дээр ирж байна шүү. Тийм. Өмнөх дугаар дээр хаяг байршлын талаар тодорхой тайлбарласан байгаа. За өнөөдрийн дугаарыг сонссон та бүхэнд баярлалаа. Хэрвээ та бүхэн сонссон бол сэтгэгдлээ комент бичиж үлдээх юм бол би маш их баярлалаа шүү. Тэгээд бусдаагаа хуваалцаарай, лайк дараарай, сабскрайб дараарай баярлалаа.